Зайлын нохоо. Ягаан нэмэрсэн хэлтэй те. Сэрв. Та ч мөр ажиллаа мартаа юу да. Зүгээр ингэ сэгсэрдээ. За чи амар подкаст тийм. Инжлээс эхлээд англиун эхэлнэ. За явлаа. Англиун. Юу тий. Өөрөө юу? Тий, өөрөө явлаа. Шууд сайн бацаана хүмүүсээ. Гэнгэ. За ингээ манай 2026 оны анхны шинэ дугаар маань шинэ зочдтой, шинэ студитэйгээр эхлэхэд бэлэн болсон байна. Зөндөө удаан хүлээлгэсэн бол уучлаарай. Одоо цаашдаа ч бас хүлээлгэх Хүлээ гэдэг подкастаар. Тий, хүлээхийнхаа хэрээр бас илүү гоё ярих юм ихтэй байхаас болзооны түүхүүд ч гэсэн гоё апдейт хийгдээд сайхан ярих юм ихтэй ингээ шин дугаараа эхэлж байна. Цоошин студитэйгээр цоошин зочдтойгоо инхүү эхэлж байна. Тэгээд та бүхэн бид бүхнийг одоо удаан хэлсэн байх. Тэгээд сайн байцгаана уу зочдоо. Шинэ оны мэнд. Шинэ оны мэндээ. Бараг цагаан сар болох гэдэг нь Валентин болох гэдэг нь тий. Тэгээд бид бүхний одоо баярууд эд болох гэж байна. Тэгээд та бүхэн минь бас сайн сууцгааж байна уу? Та бүхэнтэйгээ эргэн уулзж байгаадаа маш их таатай байна. Тэгээд бид бүхний одоо зорьсон олон сайхан зүйлүүд маань биелээд инжлээс бид бүхэн одоо өмнө студид байсан л та. Гэхдээ бид нэр локейшнаас солиод өөр ингэсэн бас нэг хөөрхөн тогтчлтыг хийгээд нүгэд орсон. Тэгээд олон юм орд юм байна. Гэхдээ маш богино хугацаанд гайгүй хийгээд дуусчихлаа. Тэгээд манай подкастын ширээ таалагч байна тий. Гол нь ширээ. Бас микрофон маань ийм гоё хөлтэй болсон. Ийм гоё ширээтэй болсон. Ийм гоё микрофон хөлтэй гэж. Болоо тэгээ эргэн ирж байгаа. Маш их таатай байна. Тэгээд олон сайхан дугаар хийх болно. Тэгээд бүтэнсэн болгон цацгыг хичээх болно. За зочдтой бүгдээрээ сайхан танилцаад явдаг та бүхэн мэдчихэж байгаа хта баг гихнээс нь ахуулаад манай англиунтай болцдог залуу. Ой. Гарч ирсэн. Та бүхэн харсан бол англиунтай нэг л залуу болцсон. Тэгээд тэр залууг маань урьж авчирсан. Тэгээд нэг л залуу болцсон гэж юу гэсэн үг вэ? Тагуутай л нэг охин болцсон шүү дээ. Гүй контентийнх нь юуны түүхэнд бол яг болзооны охин нь бол биелэг байгаа зү тий. Тийм шүү дээ. Тий. Така. Таку. Яаж сонсохоор таку гэсэн. Nice to meet you. Таку ирсэн байна. Таку. Англиуны болцоо залуу ирсэн байна. За тэгээд би тэр ирэлийг үзээд. Англиун дээр дөрүүлж гарч ирчихсэн. Англиуныг өстө анх удаа тэгж инээлгсэн залууч шин. Аяа. Дараалал энэ нүд нэгдэхгүй байгаа. Инээгээ тэнт ч юм уу. Ишээгээ. Комментор л нэг яасан сайхан сэтгэл хэрэглээ инээдэг охин байл. Готломтлаа тайлсан байсан уу яа. Намайг чаар гутлаа тайл эргэж харсан юм уу тэргээ айгу хэцүү. Тэгээдээс шүү дээ. Болохгүй байна. За тэгээд манай эрэгтэй эмэгтэй хоёр зоч оролт. Эмэгтэй зочноор манай намуухан ирсэн байна. Артист намуухан. Тий, артист намуухнараа ирдээ өнөөдөр. Баярлалаа бид бүхний урилгыг авч ирсэнд баярлалаа намуухан. Юугаа үлдээчлээ? Бусдын гэртээ үлдээчлээ. Бэж. Артистаараа өнөөдөр ирж гинөө. Монголын одоо сингл эмэгтэйгээр энд ирж байна. Би сингл бас байхгүй ч гэж магадгүй юм шиг л. Яа. Тэгтээ бас битгэхгүй. Би ч юу битгэхгүй шүү дээ. Situation шиг. Situation. Тэгтээ би бас situation гэж бодохгүй. Энэ нэлээ явцтай гэж магадгүй байх. Гоё хэлж байгаа. Тий, айгуу гоё хэлж байгаа. Хэлж байна. Хэр удаж байна? Чам ямар бат. Чи подкаст надад хамаагүй подкастныхаа Ахыг чи дуцаахны төч. Гүй би яг хизээ хэлэхгүй. Хизээ нэгэн цагтаас дуусчлаа ээ. Бас тийм ээ. За тэгээд 205-аас эхэлж байна. Сайн байна уу англиунаа? Сайн явж ирүү та. Сайн явж ирлээ. Стоо сайхан явсан. Тэр гадагшаа явсан аялал бол миний хувьд бол бүр амар гоё дурсамжийг бүтээгээд ирсэн. Мөнгө үрсэндээ огт харамсахааргүй бүр үнэхээр гоё дээ бүр ховоосон болоод ирсэн сая бүр нэг сар хуугаа цагаа амар хэцүүсаа бүр таксины ч мөнгө байхгүй ажлаас намайг манай ажил бүр амар хол байдаг хгүй богдуулын тийшээ тэгээд ажлаас дуудсан чинь би таксины мөнгө байхгүй тэгтлээ аялаад багтаа яах вэ? Бүр тэр ч амар гоё байсан. Тэгээ ер нь шинэ он ч гэсэн айгу сайхан эхэлж байна. Надад бол ярих юм бол их сайхан байна. Тэгтээ зочтой их яриулнаа гэж. Тэгээ маань Марлатын нэтэд тахгүй. Та хэдийн аялын тухай. Марлагаас чамайг асууж гэдэг чи марлаа юм уу? Тийм тийм. Тийм баха. За англиун тэгээд хэр удаан явчихад ирвэ? 17 хоног. 17 хоног явсан. Та энэ жил сая он гарахад хаана оноо гаргацаа бүгдээрээ? Эмнэлэгт гаргасан. Эмнэлэгт гадаадд
Гэртээ. Оюутлахад гарангаа алдсан тий. Оюутлахад гарангаа алдсан. Аа бид тэр чи оюутлахад гаргаа сайхан оноо гаргаараа гэж салсан шүү дээ оны өмнө. Тий. Би бол гэртээ бас гаргасан. Гэртээ унтаж гаргасан. Гэдэг нь Нөө дуулсан. Тий. Урилгаар явж исэн тий. Тэгээд харин яг нисэж яхад таараад. Гүний өрхөд орж. 14 хоног гардаг найз залуутай болчихвол яхад хоёр. Би юу? Хоёр. Тэгэл мэдхгүй. Ажлаас нь гарах уу? Хэвээ мэдхгүй. байхгүй бах 14 хоногт нь Хэвээ ми тайм бүх юм яг амжуулаад тэгэл байх 14 хоногт нь дил бамран байх гэж бодож байна. Яг 14 хоногтой подкаст ажилтай бүх юм шахаж хийчихэл тэгэл ирэхээр нь 14 хоног эхлэлцээд. Тийм тэгэл буцаа шууд завгүй хүн болол. Тэр хүн чи 97 хоног бас яа штэ. Recovery хийх байлгүй тэр хүн чи одоо 14 хоног ажилласан юм чи. Хүнд хөтсөн нөхцөлд. 14 хоног ажилласан нэг чи ирэхээр нь шууд шимшүүсэн шахаад аж. Хүй. За тэгээд манай подкастыг нөгөө анх удаа сонсож байгаа хүмүүс биш бас магадгүй бах. Манай подкаст маань одоо Төмс Луувн гэдэг нэртэй подкаст. Одоо манай Луувн тэгээд би одоо Төмс гэдэг битээр чинь Төмс community, Луувн community-гээ хоёр communityтэй. Тэгээд тэр хоёр community маань зодтолдох юм бол манай community-д нэг хүний 7 хүнтэй зодтолдох. Лавингийн тал дээр шүү. Тий. 7 хүнтэй зодтолдох тийм юу үсдэг. Тэгээд ийм хоёр хүн байдгаа. Тэр гол нөгөө single амьдралын тухай ярьдаг. Тэгээд нөгөө харилцан ярьдаг. Зочтой гоё харилцан яриад хоорондоо ангалцаад маазраад тий. Тэгээд гоё тархиа унтрааж аваад сонсох хөстэй подкастуудын нэг гэж подкастаас үздэг шүү тий. Гоё чийлэрнгээ үзэх хөстэй подкастууд нэг гэдэг шүү. Тэгээд та бүхэн сууга сав дараарай. Одоо иймэрхүү юмнуудыг энэ жилээс эхлээ сайн хэлнэ. Subscribe. Сууга савдаар тэгээд өөр хэлэх Мөнгө бас байна. Дэмжмээр байвал мөнгө гэх. 50-70. Энэ жилээс донаш авч эхэлж байгаа жинхнээсээ. Тэгээд тэрний талаар дундуур нь ярина. За манай хоёрын болцооны түүх гэл шууд ухаал эхэлтiin бидэд. Тэгээд англиунтай болцоход ямар байв? Дурлвоо. Тэр чи яах вэ? Үцхэд л гоё болцоо шиг л. Тэгтээ гоё л байсан шүү дээ. Тийм. Яг тэгж ерөөсөн машинд болцож байгаа юм лээ. Яг зураг мураг зураг. Ер нь зурагч зурж үзэв. Анх удаа л. Тэр зураг зурсан байна Тийм шүү дээ. Үзээгүй юм уу? Уусаа нөгөө төмснүүд үздэг байхгүй тиймэрхүү юм. Тийм шүү дээ. Өөр нөгөө нэг охинтой яг жинхнээсээ болцохдоо ер нь яг тийм жоохон активны тийм болцоо хийдгүү. Тийм. Би ер нь гайг болцчихдээ юм шиг байлээ. Бодсон чинь те. Комментуудаа харсан чинь нөө. Биш. Зүгээр өөрийнхөө өнгөрсөн амьдралыг бодсон. Хамгийн тэрнээс амар болцоо гэж байна. Одоо анхлунтай болцсон болцооч одоо амар л болцоо өстэй бас. Юугаараа гоё гэж юу? Гоёороо тий. Би нэг охинтой ирдэг гэсэхгүй. Тэгээд ковид үеэр тэгээд тэгсэн чинь цаа чи нөгөө нэг нисмээр байна гээд. Тэгээд онгоцсон суумаар байна гээд. Тэгж байгаа маргааш жилөө би санжин болдог руу битээ шууд яваад би хэлэхгүйгээр тий чи нөгөө нэг онгоцор ниссэн шүү дээ. Жижиг онгоцор. Тий. Тэгэж нэг болчихсон. Тэгж нисгэд хийдүү. 200 мянгаас маа. Нэг хүн. Гайг юм шүү дээ. Нэг хүний 200. Тэг нэг 15 минут л нисдэг. 10. Тэгтээ гоёсэн бах тий. Тийм гоёсэн. Тэгээ гинт нисээ тэгээ хэр удаа нисдэг? 15 минут. Тэгээ буцаж явах замдаа бас нэг мотоцикл цэцэглээ. Түрээс таку байраа нэлээ мэдрэмжтэй такуус санагцаа юунууд асуумаар юм шүү. Тэг ер нь суралцах юм айгүй их байлээ шүү гэж би бас харсан. Би ерөөсөө тийм нэг цэцэг мэцэг төсөөлөөгүй байсан байхгүй юу. Зүгээр л нэг контент хийх гээл уулзаал яасан чинь ингээл мэдэн юм ижигээл хавны бас яах гэдэг. Тэсэн чи цэцэг гаргаж ирж мөрөөл. Тэгэл би бүр вау гэдэг айгүй тийм гоё мэдрэмжтэй залуу шиг санагдсан. Тэг та хэд бас сурах юм их байлээ шүү. Та бас такутай болцоод үзээрэй. Ир юм хөө болцоод хуримтлуулаа гэдэг. Тэгээ ирчүүд нь ингээд одоо энэс цааш яах вэ? Одоо юу гаргаж ирэх вэ гэдэг. Dating coach гэдэг шиг чи тийм болцооны санаа ингэж тийм хүн болооч. Ганц нэг тэгвэл гоё л. Тэр ч айгүй хандлт өвчлөө болсон тий. Тийм Монголд ч нэг хүмүүс одоо ингээл болцыг гэхээр юу хийх юм кино үзэхээс өөр хийх юм байхгүй гэл ер нь тэгээд дээ штэ. Тэгээд хийх юм их байдаг шүү гэдэг талаар бас гоё хүмүүс сонирхолтой санаануудыг рил болгож оруулдаг байвал хүмүүс амар сонирхох. Ер нь өөрхий одоо Монголд болохгүй байгаа юм хайр дурлал болохгүй байгаа юм шүү. Ингээл асуудал дандаа л ингээл ярьж байгаа бүх асуудал байнга л яг л тийм л юмны талаар яриад идэм л шүү. Тэр таяны болцоог бол бүр насныхын юм тий. Ямар ч насныхын юм. Тий хамаагүй шүү. Хамаагүй шүү. Юу ч машинтай л тэр чинь насан турсан хүмүүс л хийх юм шүү. За тийм. Насанд хүрснээс дээш байгаа. Энэ дээр нэрээ нэг залруулах хэлэхэд тэр ууж байгаа вайн чинь нөгөө алкоголгүй одоо ямар ч алкоголны агуулмж тийм вайн шүү. Тэгэхгүй хүмүүс нөгөө архиучаад машин барьлаа гэдээ амар дайраад байгаа харагдсан. Тэр чинь ингээд зөвхөн контент зориулаад тийм ямар ч алкоголгүйгээр
тийм wine бас байдаг шүү. Тийм. Судлал ер нь PM ч гэсэндээ ингээд 0 юутай байдаг шүү хүмүүсээ. Таку энэ санаагаа ханаас болсон ийм контент хийгэж. Би угсаа ингэ бодоодсэн юм. Машиндаа нэг дейт хийвэл бас гоё юм байна да. Би ч машин дотор л юм мэддэг шүү дээ. Тэгээ нэг дейт хийвэл гоё юм байна да. Тэгээ бодоол тэгээл янз бүрийн бичлэг үзэл тэгжсэн чинь ямар тааш нэг бичлэг дээр болохоор яг англиун шиг ингэ эсрэг тишаараас үзсэн. Тэр нь харснаа за ингэ суул бас амар гоё тухтай харагддаг юм. Тэгэл бодоол Тухтай харагддаг тий. тий харагдсан Яг үүндээ тухтай байдгүй тий. хөл бол даарсан баг. Хөл амир дарсан. Тэр доороо тэгэхээр юу тавьчихсан чи? Зүгээр ингээд суулаад тулгаад Уур уушна тийм ээ тий. Тэгэл бодоол за зунд нэг юм байх хэрэгтэй. За цэцэг өгөх хэрэгтэй. Эмэгтэйнд бол цэцэг өгөх асуудал хэрэгтэй. Тэг активити нь бол яг юм зурах байсан юм шүү дээ тий. Тийм. Яг би бинийгаа зураг гэж боддог. Ер нь юм зураг гэж бодоо. Тэг англиан бол тэр санаа гарах. Тэгээ тэр зургийг би ингээ өрөөндө тавьсан мэс чи манай нэ дандаа би энэ зургнаас чи айгаад байдаг. Яг дайрал амар зурцсан. Харахууд амар эвгүй харагдаад байна хандаа гэхээр би хураас шүү дээ. Та зураг сольсон юм уу? Тийм. Одоо би бинийхээ зурсан зургийг авсан гэсэн үг. За намхны болзооны ертөнцөөр сонь сайхан юу байна? Тэгэл on offline Бид ашиг. миний relationship ч дээ. Сүүлийн 3 4 жил тийм. Бэл. Одоо нэг уусаа яг үндэ их тийм relationship дараадах нөгөө нөхцөлч байсангүй. Тэгтээ Одоо ер болзооны нь бол орж эхэлгээл ах шүү дээ. саналууд бол ирдэг бах тий. Оо тийш орж ирж. Би нэг юм сонссон. Намуухан эрэгтэй хүнийг өстой ясын цайлга талаараасаа гүйлгдэг гэдэг нэг юм сонссон. Тэр яаж ясын цайлгадж байна? Яг яаж шалгахгүй би бас тэгмээр ахыг гэдэг. Гүй. Би ер нь бол яг ингээд эрэгтэй хүнтэй ингээд харилцаан дээр жоохон хатуу ханддаг юм. Ер нь эхлэхтэй. Юунд нь хатургаад авах тийм үү шүү дээ чаавс. Гүй тэгэл бас шалгана штэ. Энэ яг мөн үү гэл. Чи яг хамтын нэмэрлэг босголцож чадах уу? Тэгээд мэдгүй зүгээр яг хуу гүйлгдэг гэдэг нь би зүгээр аюу тийм удаа харах дуртай гэх юм уу яг надтай хэр хандж чинь надтай харилцааны ямар байна ар гэрийнх нь ямар хүмүүс нөөсөн ч юу тийм Ингээл харсан чинь намхаа хараал ингээл хараал. Тэгвэл ингээд яасан бол Гадуур үзсэн намуухан болонгоос хартан зогсож. сив цуцсан чинь ингээд цонхон гарна. тэгэл нэг тиймэрхүү юмнуудын зүгээр тий хардаг л хгүй тэрийг л тэгэл өөртөө гүчдэг шүү дээ. Харж байгаа яг тэнцсэн залуучууд байд юм байна те тэгэхээр. Бага. Зайл гэд хад зайлдгүй залуучууд л тэнцдэг. Зайл гэхээр таку зайлах хоёр нь. Зайлахгүй шүү дээ. Тэр нь Машинтайгаа гадаад Машинд амьдч идсэн. намуухан цонхороо хараад нөгөөх нь харахгүй талаас би нэг хараад заахгүй өдрөө. Таку канаас унаасаа барьцсан ингээ бэлэн. Ном хоолоо барьж мэрч. Намхаа хараа. 9 давхраас нэгээс ингээ хараад энэ явахгүй юм бах та. Зайлтаа гэсэн. Зайлахгүй. Хэр удаан хүн хүлээжсэн бай таку. Ер нь их хүлээнэ. За 6 цаг маг хүлээ шүү дээ. 6 цагаа. Тийм манай их наг их хүлээлгдэг байсан. их вэ баа. Тэг дундчлээ. Дундж их нь хайш 12 цаг маа. Өмнөх оройн ирсэн байж. Сэргээш үзсэн хүмүүс байна да. Тэр уртын гадаа хоног. 12 цаг бол даах хэвчээс дээ. Зуны 12 цаг. Гэтэ сайн мэдгүй би бас ярьж тэгж хоног моног орно хүлээлгүүлж үзээгүй. Надлуу ингээд нэг юм огт танихгүй залуу ингээд манай найзын нэг юм таньдаг эрэгтэй найз нэм гинэ. Тэгээд тэр ингээд намайг сонирхоод байна андаа ингээд энэ хүн чамтай танилцмаар байна гинэ гэж бүр ингээд байнгын ингээд асуулгаад байдаг гэсэн байхгүй. Тэгж жагаад ингээд миний дугаарыг олоод авцсан. Тэгээ нэг удаа надлуу залгаснаа. За хаагур байна. Амар гайхаад Гадуур байна ах. Тэгээ би яг нэг хин гэдгийг нь бол тэр хүнийг одоо ямар хүн бэ гэдгийг нь бол мэддэг. Тэгээ би хин бэ гэдгсэн чинь нэрээ хэлэхээр нь би яах гэж байгаа ингээд тэгсэн байхгүй. Тэгсэн чинь чамтай нэг уулзмаар ахын яах уу маахууд гэрээ аяга өгдөө цэцэг явуулъя гэж мөрөгийн гайхаад Дураар юм ээ. Тэгээ тэгэхээр би одоо ерөөсөө тийм юм байхгүй ч өчтөө ямар амар дураараа юм бэ энэ төр гэж жоохон ингээд амар хийгээ ог гэх нэг юм муухай ууртай ярьсан байхгүй. Тэгээ тэгсэн чинь чи яг яалгамаар байгаа намайг гэрээ чин гадаа хүлээх юм уу? Ёо. Би бүр тэрэн дээр ингээ амар шоконд орчихсон ш. Надад ингээд бүр амар шоконд орсон. Тэгээ би тэгснэ манай эмэгтэй найз руу тэгээ бицсэн байсан. Би яаж энэ охиноор нэг хүүхдээ гаргуулах уу гэж бицсэн байсан. Хөө. Надад тэрийг унших амар шижиг мэдрэмжийг өгсөн. Бүр ингээд муухай. Бүр ингээд тэгээ би яаж царийн
За энэ яхаа тэр хүн үзчихвэл яа. Муухай зэрэгтэй. Тэгснэ найз руу би яаж танаа найзаар нэг хүүхдийг гаргуулах уу? Чи нэг уулзуулаад өгчөөчтэй энэ төр гэж бичсэн. За тэгээ би бүр найзаа загнамаар юм шүү. Тэгвэл тэгэл би одоо наадхаа загнамаг гэдэг л тавьж тэр бас амар мэдрэмжгүй тийм сэтгэл зүй асуудал юм бас айгу муухай байгаа зү. Гоёор бас гэрийн гадаа хүлээж мүлээвэл бас тэр чинь нэг юм гоё штэ. Тэггүй ингээ тэр залуу шиг тийм муухайгаар ярьж марснаа хүлээж мүлээдэл тэр гэлүүгээ орхоос ч айн хиттэй юм. Ер нь 30 та хаа. Миний барагцаа сонсоход хидтэй гэлээ. 97 молоо юм л. 97 оны. Йоо, 97 оны залуу тэгж чиж байгаа юм уу? Тэр өөр асуудалтай л. Саяных шиг ингээд нэг юм муухай мэдрэмж өгөхөр ингээд араас гүдэг хүмүүс гэж бас байгаа штэ. Тэгээ намуунагийн үед тийм юм байгаа юу? Хард авсан зүуд шиг араас тохиолдсон. Гой араас гүөх биш бүр яг юм. Айлгаад нэг тийм эвгүй араас гүйл гэж байгаа. Ер нь л зэнд байгаа. Тэгээ гой түүхээсээ хуваалцвал бэст үү. Бэстсэд ах юу ч ах та. Тоох тийм. Гэрээсээ нүхэр хэмжээний. Тэг би яг тэгж амар удаан бас байлгадүүлтэй байлгамаар хүмүүсээ гэж намаачлаа. Айгу хортон гүү гэсэн бол гүү. Тэгээ гүү гэдэг хатаас ингээд яг ингээд чичрээд идэг нэг балер юмнууд бас бит юм аа. Хурцлагдаад. Тэгэл яг л харьцаж байгаа шиг л харьцсан да. Яг л за тийм үү те. Тэгвэл одоо ингэл яа чинь гэж байгаа л. Тэгээ ер нь явуулчихдээ шүү дээ. Тэгээ угаасаа нэг тийм би хугацаа айгу тийм өрх дуруу. Тийм. Айгу тодорхой байх туртай. Тийм. Яа бас нүнэ тий. Одоо хэдүүлэн шиг ингээ 20 ингээд бас 20-ын дундуур нэгэн даваа явж байгаа хүмүүсийн хувьд бол одоо нэг хүнд ийм илүү дутуу жилийг бас зарцуулахад амар хайрын санагдаад байгаа учраас яг л ийм serious хүндэл яг цаг хугацаагаа зарцуулмаар байгаа. За яасан та өөрөө ингэ энэ дээр амар сүртэй реакцлаад идэх байхгүй ингээл намайг юм 20 эд мэд гээл тэгэхээр тийм үү те энэ дэргээ уурлаад өөрөө уурлаад байгаа байхгүй юм уурсан би гоё наа тийм шүү тань насан дээр бас тэгж бод. Гэтэ бүх ахын хувьд бол одоо бүр л бас яг илүү serious байхыг хүсэж байгаа үстэй тий тийм ээ улам хувцтай бүр хувцтай бүр яач байгаа. За аливчич одоо юу гэдэг вүлээ хэд өгт гэж бодож байна. За би бол хэвээр тэд шүү гэж мэгэл. 3 өнтер гэж. Дундаа хийгээд 3 мөр гэж. Манай хоёрын хувьд ер нь гэр бүл зохиох нас энтрээ яг ингэж бас тооцоолж боддог хүүхдтэй болох нас масаа. Би бол 30 нэмхэл гэж бодож байна. Гэтэ мэдхгүй цаанаасаа бас наа нь юучлах юм. Тэгэхээр ер нь дэлхийн ертөнцийн яан тэгэл түүнийг дагаалаа. 4 тэрбум хүн байхад юунд нь яарах те гэдэг шиг те. 4 тэрбум аа. 8 штэ. 8-ын таална гэдэг аахгүй юу? Таална юм гэтэл. Тий. Тийч. Хүн гоё марчсан та авалттай байл та. Гоё. Инээч мөн. 28 амтай даавууг нь анхны хүүхд мөхтэй яг жоохон байхтай бол би 10 жилтэй байхтай би яг 24 мөрөвдөдөө анхны хүүхдээ гаргана гэж боддог байсан байхгүй юу? 24 өнгөрчлөө гэж байсан. Тэгэхээр одоо дахиад нэг 4 жил сунгах чи 28 гэ. 28 та болоогүй байх юм бол дахиад 4 жилээ сунгаар тэгэл яванда нэг хүнтэйгээ ядаж нэг 4 жил болчихвол хүүхдтэй бол илгээдэг тийм зүгээр юм өөрийн маань хувьд бодсон юм байдаг юм уу? Гэтэ бас саяны тагуугийн хэлснээрээс тэл амьдрал болох хэвээр юм болдгороо болол урсаал явах тийм хүн амьдралч өөртөө тэг нэг оюнгөрлөгч айгуу гоё практик зөвлөгөө өгсөн шүү дээ энэ дээр. 30 хүртлэх хүүхд гаргаад тийм 30-аас хоошоо карьераа хөвөл эмэгтэй хүнд арай юу өгдөн шүү. Бас тийм тий. Тэр тийм. Тэгэхгүй бол 20 наснд карьер хөнө гэдэг бол тэр чи юуч байхгүй зүгээр чи яг товчлуулдаг. Карьераа босгож явж байгаад хүүхдтэй болцохоор карьер тасалтаад алдагдчихдаг болохоор тэрнээс өмнө сайн хүүхд хийж ав гэх тий сайн хүүхдүүдийг тусруулж гаргаж агаад тэгээд яг ингээд сургуульд ороход нь яг өөрөө гой бэлэн болцсон. Тэгээ өөрийнхөө карьерийг хөөх юм бол нэлээд амжилттай явна эмэгтэй хүний хувьд гээд бас манай өмнөх ангиллэгчийн дугаар байгаа шүү та бүх үзэг бол үзээрэй. Тэгээд бас тэр хүний зөвлөгөөл гэдэг бас ойлгоорой. Намуухны хувьд би бас ер нь 30 гаргая л гэж бодож байна. Яг хүүхд дээр бол 30 гаргана. Яг 32 34. Ер нь яг үндэ баг би өөрөө бие тортож чадвал 40 байсан ч авах яг үндэ. Тийм эрүүл мэнд талаас ач тэр зөв хүнээ болтлоо. Тэгээ би ер нь яг ийм хүүхд гэдэг сэдв дээр аюу тийм жоохон уламжлалт сэтгэлгээтэй хүн байхгүй юу? Эхлээд хурмаа хийчээд дараа нь хүүхдээ гаргана штэ. Миний нөхөр. Би ч ханаа. би ч бас гэ так гэж хамт хэлээд байгаа юм шүү энэ хүн чинь.
Үгүй юу хийгээд байгаа. Такиг нэ одоо солиор. Одохгүй тийм ном юм. Йоо. Токи моки гэдэг Бас манай ахын гэхдээ тийм ном гэдэг шүү дээ. Их таньдаг ах тийм. Таки гэдэгтээ бас тоогооч хүн байдаг үстэй. А тийм шүү дээ. Таки гэдэг. Таки гэж Япон залуу суши гэдэг. Тийм. Өө та нар яг тийм шүү нөгөө төсөөлдгүү. Төсөөл заяа. Гүү. Төсөөл. Найз залуу малуу гэдгээ байл заяа. Яг хүүхдийн чинь аав хэм байх вэ? Хүүхдийн чинь ээж нь ямар дүр төрхтэй ямар хүн байх вэ гэдгийг яг ингээд төсөөлж чадчихна одоо. За дүрслээд бүгд хэлтэй гоё. За зочдоос эхлэе. За тийм ямар хэцүү. Такугаас эхлэе. Тэгэхгүй. Ээж нөө. Одоо ингээд AI-аар хажууд нь бас ингээд харах одоо манай үед. Nice. Ээж. Чиний үрий чинь Айгуу зөөлхөн л юм байх. арсны зөөл мөл нь. Арьсан зөөл, аашин зөөл. Хурц хүн болж байгаа зүйл. Урсгал ус шиг юм. Тийм. Би нэг юу Цаагүй. Цайгаа уух. нөгөө Mango Mind гэдэг нэг YouTube хийдэг нэг шведтэй нэг хос байдаг шүү дээ. Мэдгүй. За нэг хос хоёр байдаг хгүй. Гэр бүл. Тэрний эмэгтэй Манго надад. манжуул нэг хар нөхөртэй юу? Үгүй Монгол. Монгол юм уу? Тийм. Тэр хоёрын чинь ямар хайс үлээ? Бас нэг юм Аз их нэртэй хар нөхөртэй бас нэг YouTube хийдэг хоёр байдаг шүү дээ. Ямар хайс үлээ нэг юм амар хөөрхөн хоёр байд юм аа. За тэгээ яасан? Mango Mind тэрний эмэгтэй надад айгу Таалах тийм гэж юу? дайжгүй тэг яг нэг ихнэр болох юм тийм тайп нэ. Манга майндын тэр ихч бичээрэй гэж юу? Ихч гэж. Тэр эмэгтэй. Нэг гоё эмэгтэй шиг санагдав. Тийм айгу зөөлөх. Би ер нь айгу тийм зөөлөх. Чи ингэж гоё гадна төрхөөс нь л тээ. Гадна талд бистэ тодорхойлчихдаг. Нүдэн давхраа тавиа давхраа. Яг жоохон том нүдтэй байлгаа. Хамар нь өндөр. Хүүхдийнхээ ирээдүг бодоод гэдэг. Тийм тэгээд жоохон спортоор хичээлдэг байлаа. Өндөр хөвгтөл төрүүлж мэрэн. Өсөөсөг өндөр болох уу одоо. Би тэр үгс ичж байгаа юм. Тийм тийх бах уу. Одоо нөхдөтл юм. Амар хөгшүүн шиг юм шүү дээ. Жууж байгаа юмс би чи нэг бантангаас өөр юм идвэс өгөөсдөө бантан кашаас өөр. Хатсан борцсон. За намхны нөхрийн төсөөллийг бүгд хамтдаа сонсож ард нь аяд ивс чинь. Оо за баярлаа. Сайлх. Миний нөхөр тийм шин. за төөе. За ярих гэдэг. Миний нөхөр болохоор миний төсөөлж байгаагаар гадна төрхөөс нь айгаа хортой ярьж заяа. Өндөр. Метр 90 хэд 93 муу хавцаа байвал болж байна. Тийм би ер нь бол 80 эдүүдийг бас нэг тийм сонирхоод идэггүй. Би ч 80 биш шүү гэсэн. Над руу хараад нэг тэгээд байхгүй. Би 70. Би тий өөр хин рүүгээ харах юм бэ? Би өөр хин рүү харж ирэх юм бэ? Сетапч л юм байна шүү дээ. Ишиг харж. Ийшээрээ. Зурагтай. Нэг сонгох. Энэ зурагтаа тэр сонгох гэж. Өндөр. Царай зүс угаасаа яг төгсөө харахтай. Маш царилэг харахтай. Би өглөө алган сэрээд маш царилэг юу царай хар цэрмэр байгаа байхгүй юу? Тий. Тэгээ хүүхдээ бас бодож гин. За тэгээд ирүүл ах хэвээр. Ямар ч тач маш ирүүл. Нас яа тэрхэр ийм боддог болчтой байна. Ирүүл ухаантай болон ирүүл биетэй тий. За энэ бол за тэгээ гадны байдал бол ерөнхий штэ. Гол нь энэ майндсет энэ яг хүмүүжил дотоод хүн тий тэр хамгийн чухал. Хэрвээ энэ илүү сайхан харагдах юм бол надад бол сүүл рүү царайч хамаагүй болж магадгүй л яг үндэ. Тийм ер нь л мэдлэг боловсрол нэлээ өндөр хүнтэй гоё харилцдаг. Тэгээл тийм л төсөөллийн да. Нэш. За англиных. Өөрөө эхлээд хэл. Би бодог. Та ерөөсөө өөрөө ингээ асуултанд хариулахгүй дандаа ингээд Бусад руу чигээр. За пүү ахаас. Яг 90 мэрээс өөрчлөлтөө хариулж штэ. Тийм намуухан холоотой. Нэр нь бүр намуухан гэж ивэл бүр бас зүгээр. Тэ нэг юм аялгуун нэг юм сайхан хамт нэг тийш гэдэг юм аялгуу орж ирээд авахгүй надаа. Ингээ бодохоор тэр хүнийг бодохоор юм нэг дуу орж ирээд авахгүй надаа. Чи өөр галт урч. Юу салхитай бодгосон суусан. Би өөрөнд ингээд инстинктээсээ гайхаад ингээ хараад. За англиэн чинийх. Миний хувьд болохоор миний хүүхдийн маань аав миний ирээдүйн нөхөр намайг ингээл өргөөд явж байгаагаар төсөөлөгдөж байна. Тэгэхээр аим том биетэй хүн байх гэж би бодож байна. Би ч өөрөө бас нэг тийм жижигхэн эмэгтэйчүүдийн тоонд ордгоо болохоор гоё том биетэй нөхөртэй болмоор байна те. Нэг гоё нөмөр нөөлөгтэй нэг салхил хатан ороо зогсчдөг. Орхон баяр. Орхон баяр гэж. Орхон баяр. Тийм ер нь гоё том биетэй залуу байгаасай гэж бодож байна. Тэгээд гоё хамартай. Тэгээд гоё нүдтэй. Эрэгтэй хүний гоё хамар гэж ямар ах вэ?
ер нь том хамартай залуучууд гоё санагддаг надаа. юм уу? Тий, одоо юм монхор зонхор те нэг юм жоохон үл ялэг энэ минь ийм юм байх таач зүгээр тийм төгс хамрын хэлбэр биш. Тийм залуучууд байдаг те. Гоё ясан ийм гоё том хамар байдаг шүү дээ. Тийм хамартай тэгээд өмнө подкастн дээр хэлжлээсэн багтаа нэг үнсгэд энэ хоёрын үнсэд амиргүй байна гэдэг ч бас. Тий, жоохон уруултай. Уруулгүй залуу үнссэн чинь энэ хоёр дээр нэг уруулын өнгөлөгч болчихвол тэгээд ааш зангийн хувьд бол бүр амар гоё хөгжилтэй хүн байгаасаа гэж хүсэж байна. Хөгжилтэй гэдгээрээ нэг тийм ингээл орилж чарлал саагаад тий ингээд далжганаад байдаг биш нэг тийм гоё юм тунгийн тааруулаад нэг юм жок хэлцдэг нэг гоё хүмүүс байдаг шүү дээ. Үг шидчихдэг. Тий нэг юм тэгснэ тэр ярьсан юм бүгд амар инээж минийдэг тийм гоё нэг юм хьюмортай тэгээд гоё хоолойтой хүн байгаасаа. Тийм тэгээд гоё хөлний уруутай. Эрэгтэй хүний хөлний уруу амар хэцүү шүү дээ ер нь. Муухай бол дандаа амьс өмсдөг байгаасаа. За тэгэл ер нь тэр сайхан харин амьс өмсч. Өглөө бас. Амьс өмсөж шүү дээ. Босгосон харин амьс өмссөн. Надад их цаас хэлээгөө яг надаас тийм хөвгчлөлтэй зам хьюмор амар чухал. Нэг тийм хьюмортэй байж ич нэг тийм амьдрал цааш өргөжлөх юм шиг надад ингэ санагддаг. Би ингэ жив чимээгүй юм уйтгартай эсвэл хитрхээсээрээс ярианд амар дургу. Тийм. Сүүлийн яг нэг оны өмнөх болзон дээр яг тийм хүнтэй би хамт байж үзсэн байхгүй юу. Ингээд би амар хөвгөлтэй гоё юм ярангууд ингээ өөдөөс ингээ амар serious царай гаргаснаа яг миний юм ярьж байгаа тэр хөвгөлтэй юмд амар serious хариулт өгöd өгдөг тийм хүнтэй болж үзээд тэгээ бүр сүүл рүү хамт ахаар уур үрээд тэгээ би баг ингээ бүтэн болзооны төр шуцаа оролдож найзууд руугаар ил явуулсараа дуусгасан. Би яг 2 цаг тэгж суусан шүү дээ. Ирээл суусан байхгүй юу. Тэгээ би өөрөө нэг юм хөвгөлтэй юм эрхэлсэн. Тэрийг би өөгшүүлээд хэлэхгүй юу. Тэгсэн чинь яагаад уурлаад тэгээд амар сонирм бүр гинт дуурлаад заяа. Тэгээд амар уур амьсгал эвгүй болоод тэгээ би тэрийг жоохон засаад жоохон баг харагдаж маргатаад ингээд жоохон зөвлөрүүлж мөлрүүлээд тэгээд их цаг. Та тийм хэцүү юм хэлсэн юм Гүү. уу? Гайгуулсан. Тэгээ өөрөө ихсэн тэр уг сэдвэн. Тэгээд 2 цаг үнэхээр төвчл суусараа тэг харсан. Амар хэцүүсэн. Эрэгтэйчүүдийн зүр ингээд яриан дундаас ингээд шампанороо бүх юм аваачдаг гингүүд надад шууд ингээд шампаноор ингээд доош урсгадаг гэдэг байна шүү дээ. Бид чинь пулгоо угаалаа доош инглээ тэгээд хамгийн сүүлд нь хөлийн орооноо ингээд хэдэн үлдэл 13 үлдэлтэй машины доосонд хэрэглэж болно гэсэн. Яа амар үсэж угаан нүрэж угаан биеэж угаан эмзэг хэсгэж угаадаг муудаг амар хэцүү яриад байдаг хүмүүсээс байдаг шүү. Тэгээ одоо юм хөгжчүүд ахт чинь бас юм гоё зориултын сав маунгаа хэрэглээд ариун цэвэртэй анхаараарай гэж хүсдэг юм аа. Тэгээд өнөөдрийн маань ивэнтдэгчээр яг тэр аваа. За. Бүү ахаас сурсан юм аа. Бид бүхний энэ дугаараар та бүхэн мэдчихэж байгаа дөө Камлауд маань ороод ирсэн ба Камлауд гэдэг брэнд маань ороод ирсэн ба тэгээд бүү ах хэрэгэлдэг. Өнөөдөр ярих CLX бүтээгдэхүүн нь бол би хэрэгэлдэг. Тэгээ ирчүүдтэй энэ удаа бүр зориулж одоо энэ бүтээгдэхүүнээ ярмаараа тэгээ саяны ярьсан шиг одоо халдварчхаас сэргийлж байгаа бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Тэгэхээр ямар нэгэн халдварчих эрсдэлтэй тодорхой хэмжээний үйлдэл хийсэн бол тэрнийхээ дараа хэрэгжилж болно. Тэгээд өдөр тутамдаа ер нь бол биш одоо 7 хоногт 1 2 3 ч гэдэг юм уу өөртөө тохируулаад хэрэглэх нь чухал юм байлээ. Тэгэхээр халдварчхаас сэргийлнэ гэдэг нь жишээ магадгүй бассейнд орох тий саунд орох, бассейнд орох гэдэг одоо юу гэдэг нь яг тиймэрхүү нөхцөл байдлуудын дараа. За тэгээд мэдээж магадгүй бэлгийн харьцааны дараа та бүхэн хэрэглэх хэрэгтэй. Тэгээд ирэм гэлтгүү би бол бүр нөгөө эрэгтэй талдаа ялангуяа бүр тоглоомжүүлмээр эрэгтэй талдаа бид нэр цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгжиж бид нар бас нөгөө эмэгтэйчүүдэд хайрлаж байна гэсэн бас нэг утга шүү дээ. Бид нар ч нөгөө хамтрагчтай болоод эхлэхээр бид нар зайлшгүй одоо хамтрагчгүйч баг одоо хоёр талдаа цэвэрхэн байх шаардлагатай шүү дээ. Тэгэхээр тийм болохоор бид нар одоо төрөл бүрийнх нь бүтээгдэхүүн гарцсан байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг олж аваад бүгдээрээ хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Тэгээ Камлауд маань байна. Өнөөдөр онцолж байгаа бүтээгдэхүүн бол CLX бүтээгдэхүүн байна. Тийм, daily wash гэж бас байгаа. Энэ нь болохоор өдөр болгон угаадаг сауна нь бол биш юм билээ шүү. Та бүхэн тэгээд нөгөө Камлауд цэг MN гэдэг онлайн шоп ба. Тэгэхээр тэндээс бүгдээ авчиж болно. За альсгүй бол ихтлгүүрт дотор байгаа да манай GGI box гэдэг одоо газрууд байдаг. Тэгэхээр ихтлгүүрт байгаа, Централ Таварт байгаа тий. Өөр ханаа байна. Саруулд байгаа тий. Саруулынх нүүц юм шиг үлээ. Тийм. За тэгээ манай подкастыг спонсорлож орж байгаа Камлаудынхандаа баярлалаа. Баярлалаа.
Өмнөх подкаст дээр би ярьж илүү. Миний юм ноён санаа бүр аим санаа болсон. Би бүр аим мартамхай болсон. Чи хаалаа орсон юм уу? Гүү. Би ингээд өмнөх подкаст дээр нэг ярьжсэн л санагдаад байх юм. Гэтэ дахиад ярьчих уу? Тэгж. Савантай холбоотой амар хөжилтэй түүх. Нэг фэйсбүүкээс уншиж ирсэн гэл хөөгшөг. Ингэсэн гинэ. Нэг охин ингээ гэртээ авчирсан юм байна л та. Амар заавал дүүгчтэй. Нэг залуу нэг охиныг ингээ гэртээ авчирсан гинэ. Тэгээд тэгсэн чинь ингээл юу н авчирсан шалтгаан нь бол ойлгомжтой. Тэгээ ингээд юм болох гээд доош үлдсэн. Гэрийгэд гарын сав үнэртэй дэсэг. Тэгэхээр тэр хүн гэрт нь ороод гарын савн гарна гялс угаасан байна гэсэн үг юм шиг байгаа нэг тийм инээдтэй юм уншиж ирсэн. Та нарт тийм юм тохиолдвол яах вэ? Яг ингээд бүр үнэхээр гэрий чинь амар өмнөрийн сайн мэддэг савн үнэ. Би бас нэг одлын наадах чинь бас айгу буруу хийсэн юм шиг тий. Гэтэ жоохон инээдтэй байгаа. Тийм инээдтэй. Би яг өмнө сонссон болохоор одоо нэг план. Нүгүүл. Тэгвэл яг нөгөө сэтгэл зүй байхгүй. Юу? Яагаад улам хайр хүрх юмсуу. Яа, ямар сэтгэлтэй охин бэ? Ямар цэвэрч юм бэ гэж. За манай хоёр зочин маань 5 юм бэлдээд ирсэн үү гэж ирсэн. Ер нь дотроо нэг тооцоолоод хэлэх юм байгаа л илгүүдээ. Бэлдсэн ч бэлдээгүй ч угаасаа хэлэхэд бол бэлэн байгаа ах гэж бодож ин тэгээд яг дээр зочд анх удаа даалгавар өгсөн тий. Тий анх удаа даалгавар өгч биелүүлээгүй юм шиг байх юм. Биелээд хэлсэн байна. бэлдсэн ба. Тако хөө залуу байгаа ба. Тако бас л тий. Тэгээд очлоо бид хоёр нөгөө нэг эсрэг хүнснээсээ хардаг green flag болон red flag 5-5-ыг бодоод бэлдээд ирэхийг хичээгээрэй гэд нэг тийм санал тавьсан байгаа. 30 жишээ явуулаад. Тийм тэгээд ер нь яагаад энийг red flag гэж боддог болсон бэ гэдгээ бас жишээтэй бас гоё хуваалцаа түүхтэйгээ хуваалцвал бас сонирхолтой юм болов гэд бодож байна. За такугийнх. За шууд red flag-аас эхэлж байна. За red-с эхлэе. Өмнөх харилцаагаа дуусгаагүй X-Max-тэйгээ холбоотой. Тийм байвал. Нөгөө нэг юу гэдэгчтэй те чи хэр single вэ гэсэн чинь. Хэр single вэ? Single үү? Single өмнөх X-ээс салаагүй single үү? Эсвэл идгэрж байгаа single үү? Травматай single үү мэнглүү амар олон single-ийн төр. Сив single. Түүхтэй юм уу тий. Би бол сив single аа. Тэгээ ер нь холбоотой байлаа гэсэн шүү дээ. Аха. Ямар холбоотой? Одоо жишээ нь гудамжтай харснаа сайн уу? Ер нь тэгэл наад захын инстаграмаар хоорондоо дагалцдаг байх нь бас ер нь жоохон сэтгэл зүйтэй нэг хазарыг лайклдаг байх сэтгэл. Найзууд хэвээрээ үлдсэн байсан ч гэсэндээ яг шинэ хүнд нь тэр мэдрэмж бас аюу хүнд тусах олон юм overthink хийх нэг тийм сэтгэл өгч яг эргээд нийлчих гээд байгаа ч юм шиг те тэр хоёр эсвэл бол нэг тэр хүндээ стил хайртай ч юм шиг тийм мэдрэмжийг өгөх байх. Наа чи бас гоё red flag байна шүү. Тэгж хоёр дахь red flag. Хоёр дахь нь хүлээж мэдэрдэггүй. Аа. Тэг ингээд нөгөө нэг хаана ямар байхаа нэг мэдрэхгүй. Эсвэл хитрхи нэг галзуур ачим. Тиймэрхүү байлж явах хэцүү. Аа. Ингээл нөхцөлтөд тааруулал хамт байх үед гоё үедээ гоё, 50 үедээ 50. Хитрхи бас орчноо мэдрэхгүй хүмүүс байд юм аа. Бас тийм үү. Нүдэн тарагчин тийм одоо юм ахсан охин л нүдэн тарагдаг. Тэгж яах. Дахиад нэг согтоо охин л нүдэн тарагдаг. Согтоо юм ихтэй хүчтэй дээ. Хэцүү шүү дээ. Би бүр ахсан тавьчихсан. Би бүр аяг хэцүү юм байна. Зүгээр л согтоо юм ихтэй үү ямар үг гэж бас. Зүгээр нормал нь ингээд нэг юм орж ингээд. Тий, нэг юм орж чарлаад байдгүй зүгээр л жоохон мөрөөрөө уучлаа. Хайлаа. Яа унтлаа гээл удаад өгдөг тийм сохтуу юм бас гоё үстэй. Унтдаг хүн болж яг хэцүү шүү дээ. Маа нэгээд найз өгөхгүй. Анги шаад за клаб ороо гэл ороод унтчихдаг зөө. Аа. Бүх юм дуусчихдаг. Тэр тэгэхээр бас орчноо мэдрэхгүй нэ. Орчноо мэдээ сохтох хэрэгтэй л дээ тэр. Гэхдээ тэр яах вэ? Биеийн болохгүй л юм л. Ингээ унтаад өгч. Тэгтээ гадаа сурж байгаа гэсэн гайг. За. За хүлээж авлаа 3 дахь нь. За. Хувийн орон зайраа хитрхи халддаг. Гэхдээ ямар үеэс хоош гэдэг нь бас байгаа шүү дээ. Ер нь гэхдээ эхнээсээ л бас хитрхи бас. Өөр өөртөө гэсэн юм мэдрээд бас авчлаа. Зүгээр мөн гэж. Заач багтаа. Уцаж авал ингээл үздэг байл яах вэ? Түлхсэн шүү дээ. Ямар чиний нөгөө Instagram followers руу ч орж хараад ямар хүмүүс дагж ийн гэж хардаг бол яах вэ? Хардаг бол гэж тэгэл угаасаа бүгд л харж байгаа шүү дээ. Тэр чанд таринти мэдэн. Гэхдээ тэр чанд халдсан санагддггүй. Халдсан санаа. Халдсан уу? Яг үсээ барьсан. Халдсан санагддггүй. Юу халдсан болоо?
Яг миний утсыг авахгүй зүгээр өөрийнхөө утсаар ороод нэг ингээд гүйлгээ хардаг. Тэр л зөв шүү дээ. Яг миний утсыг авснаа. Чи нэг яатсан юм уу? Тэгсэн юм уу? Чи яриач тэгээд л хэцүү л дээ. Тийм. Заавал иж авлаа. За би бол Reddit дээр ингээ гурал байна. Өөр тэгтээ орж ирэхгүй. За окей. За энэ Бусдын гурав бол засаад авчлаа гэдэг. Тийм бусдын л тэгээ. Төвчээ. Царай мэрэг бол төвчгөө. Тэгээ одоо хэрнэ гэхдээ нэг нөхцөл хэцүү. Бараг байхгүй ч л дээ. Гайгүй гэж юу? Нэг тийм амар өндөр шаардлага би ч үрд. Лаг хүн биш. За одоо гоё гэгэл хөрөөн оръё. За эхлээд тэгвэл Reddit-д дуусчихоо. За. За миний red flag. Намайг Тэгэл хүмүүстэй ер нь адилхан дөө нэг амар зүрхгүй дээ. За ямар ч тач яг миний арт цогсдог эрэгтэй хүнд би жоохон дургу. Яг хажууд биш, урд биш. Яг ингээ арт цогсоод байдаг эрэгтэй хүмүүс байдیں۔ Тэр нь одоо би зүгээр шууд хэлэхүү. Гадуур одоо дийч ч юм уу уулзаж очирхад тооцоогоо надаар хэлэгдэг хүмүүс байна. Улаан цай хэлэгдэв. 2025 он жонгоо тэгсэн. 24 онд ч гэсэн тэгсэн. Залуучууд мяас шүү нэрээ. Тэгсэн шүү бүр ингээд өөрөө уулзах хичээд ингээ арт ингээд яг тооцоон дээр ирэхэд ингээ арт бүр ингээд зогсчихдаг. Залуучууд юм болов. Үгүй ер нь жоохон за тими тайп ер нь жоох л та. Тэгтээ л үгүй. Эхний болзон дээр нөгөө нэг зураг байдгаас араас нь тэрсэн зогсож байна. Араас дэврсэн тийш та цартан зогсож идэв. Тийм өөрсдөө харагддаг. Тэгээд бас хитрхи их арх уудаг байл стими. Арх уугаад яг арсан нь солигддаг байл бүр тими гэж би бодлоо. За архич бол red flag тий. Яг уу тааруулж уугаад айгу гоё уухаараа бас яг л энгийн байгаараа байдаг хөвгчлээ байдаг хүмүүс байдаг шүү дээ. Зөв хэрэглэж болно шүү дээ. Заавалчгүй тулгаж бол дими. Бас огтуудгүй бол бас хэцүү тий. Тийм огтуудгүй бол бас амар яагаад гэж нүгд яг өөрөө аригчнаа болчиход идэв байхгүй юу? Би нэг хаяа уудаг хүн байгаад би нэг юм хийгээд байгаа шиг болчихлоо. За тэгээд өөртөө ихтгэлгүй хүн бол red flag. Тийм. Энэ болохоор миний амьдрал яг тохиолддог нь чамтай ингээ гадуур явхад хүмүүс амар хардаг. Тэгэнгүүт баг ингээ өмссөн зүйлснээ хүртэл ингээ надтай уулзж байгаагасаа болоод засгаад байдаг нь надад шууд өөртөө ихтгэлгүй гэж миний нүдэнд харагддаг. Болохоор миний сонирхол тэр үеэс шууд буурдаг. Тэр бол бас амар нөлөөлдөг юм бил. Би нэг төрсөн өдрөөрөө өсгөдө гутлаа өмссөн байсан байхгүй. Тэгээд яхан хөрхийн намхан залуу байсан. Тэгээд надаас намхан болцсон. Гэтэ би тэрэн дээр ерөөсөө юм ач холбогдол өгөөгүй амар гоо happy ингээл тэрж мөврэл мөн гэсэн чинь жоо хоол явъя гэж хэлсэн цаанаа. Тэгээ би ингээд яагаад гэсэн чинь мэдгүй амар өндөр болсон чинь амар эвгүй байна гэд. Тэгээд тэнгууд тэр хүн угаасаа л өөрийнхөө өндөртөө амар ихтгэлгүй байна. Гэтэ би тэрийг нь тоогоог байхад тэр хүн өөрөө тэрэн дээрээ ингээд ач холбогдол өгөөд байсан нь надаа ингээд шууд тэр хүнийг үнэлэмж шууд буурсан гэх юм уу. Надад хамаагүй байхад тэр хүн өөрөө хичээд нь шүү дээ. Харин ч гоё өөрөөс өндөр охин дагуулсан явж бол зөв юм шүү те. Харин тий годамжаар өндөр охин хөтлөх гоё. Харин тий бусад хүмүүс хараад энэ залуу яаж чадав? Гэж бодох бас гоё мэдрэмж өгнө шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр бас ингээд өөртөө ихтгэлгүй хүмүүс бас жоохон ийм байд юм байна гэдгийг яг анзарч ирсэн. Залуучуудаа ихтгэлтэй бай тээ өөрсөндөө. Тэр байгаа өгөгдөл тэгээл төрсэн юм чи одоо тэг яах вэ тэгээ тэрэндээ зүгээр гоё яаж өөрийгөө өөрөөр хөгжүүлэх үү гэдэг юм хараал гоё өөртөө ихтгэлтэй л байл та. Тэгэхгүй бол хэцүү. За өөртөө итгэх хүмүүс бас амар хартай байдаг юм шиг санагдсан. Чаддаг юм хүмүүс ч өөртөө итгэлгүй. За тэгвэл дөрөвт хүн үү? Энэ болохоор яг юм. Энэ гаргадаг үйлдэл. Би ингээд уцаа ингээд оролдоод байж гот миний уцраа хараад итгэв. Үлэвд болов гэдэг. Бүр ингээд улаанцаа ингээд хардаг заяа бүр ингээд наалт наачдаг шүү дээ. Би ингээд өөрийнхөө уцыг би инстаграмаар шалгаж болно шүү дээ. Би мэйлээ шалгаж болно шүү дээ. Тэгж яахад ингээд хараад идэг. Йоо би бүр тэрийг юу бэ? Чи одоо яг юу бэ гэж боддог. За тэгэл тэр нэг хоёр талаас харагддаг наалт гэж гарсан баг тий. Амар сонирн бүр. Тавтан болохоор худлаа яг ярьдаг юм да. Тий. Жижиг юм дээр худлаа ярьчих. Тийм жижиг сажиг юм дээр. Ямар шаардлагагүй юм дээр тий. Одоо ирж ийн гэснээ цагийн дараа ярьдаг юм тий. Йоо харин тий. Зүгээр надад гарж ийн гэж худлаа ярьдаг хүмүүсийг ойлгодог. Зүгээр л үнэ хэлчих юм бол тэр хугацаанд нь би бас өөр юм амжуулах боломжтой юм билээ. Ганцаараа ажилтаа юм шиг бүр гарж ийн гэснээ гараагүй байж мэл яг эргээд орлоо гэдэг нэг тиймэрхүү жижиг сажиг худлаа амар стресстүүлээд идэв ч тэгснэ ингээд залхахаар нөө уцаа салгаж малгаснаа яг очиж юм а гэж мэгэл нэг зүгээр л аваад энд явж ин жоон төвжрээтэй шүү яхаараа нэхэрэн гэдэг юм а ингээ гоё ярилцаад ойлголцдог бол зүгээр гэж юу нь бол бодоод идэв тийм. За одоо жоохон гэгээлэх сайхан гэрийн нүргүү ар. За орцсон. Такогийн гэрийн. Миний ногоон.
За эхнийх нь болохоор шүү дээ. Чимээгүй болохгүй ингээд шууд ингээд ямар нэгэн асуудал гарвал шууд ярилцдаг. Тэр доорно. Тийм тэр доорно. Иймтэй болгочихсон эцүүдэг. Яг эсвэл Хамрын бараа. тэгж мэгж болно шүү дээ. За би жоохон байж байгаа яриа ч юм уу. Тайвшираад ярих гэж бас хэлчих хэрэгтэй юм тий. Энэ тодорхой хэлбэл амар. Саяных грин юм уу юу вэ? Грин шүү дээ. Ярилцж чаддаг. Та жоохон тийм токсик юм дуртай юм уу? Яа гэсэн үг вэ? Шууд чамд ярих юм бол гоё юм уу? Үгүй шууд Гэхдээ ингээд тайвширсныхаа дараа ярилцъя гэд өөрийгөө ингээд ч юм уу. илэрхийлээд ойлгомжтой байдаг юм Ойлгож гэдэг. Ханди өмнө амархан мэддэг. Үгүй би зүгээр асуудал гарч ирэх нь за одоо хоёул энийг яриа гэдэг нэг эмхтэй хүн таалагдчих юм болов уу? Үгүй бас тэр чааш. Тэгэд ойлгох хэцүү үстэй тий. Би өөрөө залхсан байж. За хоёр дахь нь. Надад ч юм бол би бол хүлээж авах. За яг нөгөө нэг гадуур мадуур явж байхад үйлчлэгний ажилтан гуцтай бас айтайхан зөв харьцдаг. Гоё ярьцдаг бол тий. Тий. Энэ миний green flag. Тэрийг бас анзаараад. Үйлчлэгийн ажилтнаа нь өөрөө амар сонио харьцаатай байл. Тэгвэл л зөрүүл шүү дээ. Тэгвэл бол зүрх Чи юу болно гэдэг үстэй тий. тий. Анхнаасаа Би бол яг гайгүй гайг. би чинь бас тийм уг нь тийм айхтар муухайштай юм биш үгүй юу. Гэтэ зарим тохиолдолд нөгөө талаас ингээд бүр үнэхээр юм тухгүй байлгах мэдрэмжийг өгөх юм бол би бол яг эргүүлээл одоо шууд хийгээ гэж бүр ингээд мухаа царайлал эхэлчихдэг цаанаасаа. Тийм. За гурав дахь нөө миний баярыг хамт хуваалцах чаддаг хүн. Чинхийнхээ баярыг тийм хоорондоо тийм. Яг чин сэтгэлээсээ хамт баяраа зөв хуваалцдаг. Тэгэхээр бэлтжээ. 3 бэлдсэн юм уу? Тэр нэрээ гоё. Бас нэг байгаа. Хил. За. Нэг гоё ингээд хин хинийхээ хийж байгаа юмнууд ингээд дэмждэг гэх юм уу. Яг эрэгтэй хүнд яг тийм аягүй хэрэгтэй байдаг. Хамгийн эрэгтэй юм ч тийм ингээд чаднаа ингээд хичээгээд үз болноо. Тэгэл хэлчих юм бол тэгэл гоё. Сүлд миний ороос нь тэр хэлийг харсан уу? Таны юм энийг үздэг шүү дээ. За тоглосон байна. Ямар хэлвэлээ? Хэлүүл санана би яг. Тэр нөгөө эмхтэй нь чи чадна гэд хэлсэн чинь нөгөө ай яваад арслан бар болж болоод ингээд. Ер нь бол тэгэн штэ. Эрэгтэй хүн тэгээ хэлчихэл юм байна тэгээд. Гэхдээ амар гоё ай майтай тэр чинь. Гэтэ тэрний эсрэг нас амар шиг. Чи чадахгүй штэ. Нам яг надад нэг хүү яг тэгж хэлчихсэн. Чи юу тэгж үгээд. Тэнгүүд нь дөмгөн шиг гэд. Харин тийм гоцаатай үтгэхгүй. Тэгж хэлээл гэсэн эвгүй л. За намхны 3 green flag. 5 Надад green тав flag сонсцгоё. 5-д нь тэнцэх. Тэр нөө хүмүүстэй найрсаг харьцдаг гэдэг бол уус шүү. Тэр яг тэр бол би. Хүмүүс гэлтгүү бас амтантай тий. Ер нь байгаа харилцааны чадвар нэлээ өндөр байвал айгу тийм гоё харагдана. Шууд ингээд тэр хүн ингээ айгу тийм нүдэнд тулаахан болж харагддаг. Болж ийн гэлээ. Яа тэгээд бас одоо нөгөө эмгтэй хүнийг хүндэлдэг тийм джентльмен зангууд байдаг шүү дээ. Хаалгын онгоолгоо төвчдөг ч юм уу. Тийм жижиг сайжиг шүү. Тэр нь ялангуяа. Тийм юмуд бас айгу гоё санагддаг. Манай тийм Монгол эмэгтэйчүүдээс тиймэрхүү юм яг ингэж авч сураагүй юм шиг байгаа. Тэг тэгдэг хүмүүс нь бас цөөхөн болохоор ч тэр юм уу. Уг нь тиймэрхүү соёл моёл дэлгэрүүл гоё л ах нь хаалган голгож өгөх одоо өөр яадаг юм байгаа тийм нэг юм жижигхэн сэт зөөр нэг тийм үг гэж яхаа ахын сууж би авчидрээ. Нэг юм үг өгдөө штэ. Тийм нөө өмнөх дугаарын зочин хүртэл хэлжсэн шүү дээ нөө гадаа үдэн байгаа би машинаа халаагаад хэлээ. Тийм тэр мэл ч гэсэндээ айгу гоё баггүй бас ингэж машин дараад ингээд байгаа даахгүй тийм нөгөө хүнээ нэг хэдэн секунд ч болохгүй дулаахан байлгах ч гэдэг сэтгэл явагдаад байгаа байхгүй. Тэнгүүт гуравт нь болохоор одоо энэ санхүүтэй холбоотой асуудал. Яг өөрийн гэсэн эрхчлөлөөтэй өөрийгөө даачдаг эрхчлөлөөтэй байвал гоё яг надтай дөнгөж уулзах тахтаа шүү. Тэгтээ харин тэрнээс цаашаа хамтдаа бүтээлцгийг би бол илүү ирмэлцдэг. Би ер нь бол мөнгөтэй баях нарт амар дургу. Яг л би өөр амар мөнгөтэй. Бодлоо. Цэврээрээ гарч ирсэн ахнаад бол зүгээр шүү дээ. Тийм. Гэхдээ одоо Аштингийн цэврээрээ гарч ирсэн жоохон үлдсэн байдаг. Ихэнх нь ер нь анзаарах нь. Тэгэхээр би зүгээр тийм гоё өөрийгөө дагаа сурцсан цаашаа ингээд хөгжих тийм потенциал өндөртэй хүнийг айгу хардаг. Энэ хүнийг ингээд дэмжиж төгчвөл баг эн чинь илүү ингэчих юм шүү гэдэг тийм юм ирээдүй харж удаа. Алсын хараатай юм ба шүү дээ. За тийм баярлаа. Тэгж хүнээ ерөн сонгодог. Түүнээс бүх юм миний тийм хамааралгүйгээр болцсон байвал би бас нэг тийм сонирхдаг. Тэрэн дээр дэ уус нөө харилцаан дээр ч гэсэн амар асуудал гардаг юм шиг байлээ. Ингээд нөө анханасаа тэр зүйл байсан учраас нэг тийм одоо ингээл хамаатны ах ихс нар мөхнөөс харахад ингээд гэр бүлийн хэрүүл мэрүүл айгүйх тийм юм асуулж үүсэж байгаа бас харагддаг.
дуртаад байдгийн ер нь. Танаа талаас ингээвстэй манайхан гэсэн ингээл нэг тиймэрхүү юм айгүйх гараад байгаа. Чи юу дайрсан юмэрсэн гэж мэл. Тийм энд ирэхдээ хоосон л ирээ үздэй. Бараа манаа гэрт ирээд гівчээд ухааны тиймэрхүү хэрүүл бас айгүйх гардаг юм шиг байгаа. Тэгэхээр хамтдаа бүтээлцчихээр яг тэ нөө нэгнийгээ хөөх ямарч боломжгүй болчихж штэ манайхаас зайл гэдэг. Үгүй ч хоёулынгийнх нь бүтээсэн гэр ороо учраас тэ. Цаагаар ер нь л. Чи өрөөнд орл гэж хэлдэг юм шүү. Гарчаад ирээ. Бүүтэн даар. Дөрөвтг нь амар тийм л гоё лидер хүн байвал. Тийм лидер хийж чаддаг. Ингээд нэг тийм олонний дунд яг тэр хүн байхгүй бол тэр уур амьсгал нэг л даав тий. Тэнгүүт зүгээр найзуудын ажиглцдаг гэх юм уу? Найзууд дундаа ямар байна? Энэ хүн найзуудаа лид хийдэг мөн үү? Гэл ер нь харчд юм дөө хамгийн амархнаар нь. Тэгэл одоо миний тэр дийдэлж байгаа сонирхож байгаа хүн байхгүй бол найзууд нь жоохон нэг тий унжаар. Манай орж ирэх юм бол тэгэл бүгд юм гоё байдаг. Тим зан ер нь л би бас айгу хардаг. За сүүлийнх нь яг л адилхан юмнууд хардаг шүү. Тэгэд хэлсэн жижиг сажиг зүйлсийг сандаг гинэ. Нэг тиймэрхүү. Эстимэт нэг гоё энэ ямар хөөрхөн ингээд хэлсэн чинь тэрийг нэг сарын дараа ч юм уу ингээд аваад ирв. Чамаг нэг хөөрхөнгөө ярьжсэн чинь санаад манаад гэлтэх юм бол бас амар гоё санагдав. Миний морны төрс өдөр 5 сарын 15 гэлсэн чинь 5 сарын 15-нд бэлэг авч авцсан уу? За ерөнхий. Тийм ерөнхий. 5 сарын 15. Ягаад заавал өдрөлч. Зүр иймэрхүү манай экс интер. юм амар нөлөөлд юм бэлээ. Тийм нөлөөлнө. Би нэг анхны болзон дээр зүгээр ингээл аним үздэг, аним дуртай муртай гэл нэг тиймэрхүү юм ярьж исэн чинь надад миний төрсөн өдрөөр амар яг миний дуртай гэж хэлж исэн аниме юмнуудыг өгж исэн байхгүй. Тэрэнд нь ингээд ер нь нэлээд бас ингэ явцсан. Ер нь гэхдээ эмхтэн хүн тэр бас амар чухал юм шиг байлаа. Тийм жижиг сажиг деталь санах юм бол бүр амар том оноо авдаг. Тийм. Яг бол эмэгтэй хүмүүс өөрсдөө жижиг сажиг деталь сандаг байхгүй. Тийм ер нь. Зүр жишээ нь нэг удаа хоол идэхдээ би кичний арчилтай гэд хэлсэн чинь дараагийн удаа хоол авчрахтаа гिचгүй байдаг ч юм уу тийм. Тэгэх юм бол тэр чинь бүр вау. Яана марцсан байж дээ гэд миний арчилтай амиг надад өгөх юм бол тэгэл бас мог юм хэлжилээсэн да. Тэгээ хоёр хэлэх юм уу те? Хоёр бад гонстой ш. Гайхалтай хүмүүс шүү хастан дээр. Тэгэхгүй би бол одоо яг эмэгтэй хүмүүсийг гоё юм юугаар айгүй гоё хайрлагдаасаа л гэж амар хүсээд байдаг байхгүй. Тэгэхгүй бол одоо амар юм хүүтэн юм хүчрхэг эмэгтэйчүүд хитрхи их болоод байгаа юм санагдаад байгаа байхгүй. Тэр харин хитрхи ихсээд байгаа нь амар хэцүү те. Эмэгтэй хүмүүсчүүд хоорондоо суучвал яа гэнэ бол. Тэрийг хараад суучсаасаа. Гэхдээ залуучууд нь бас чадахгүй тэгэл гоё эмэгтэй үнэ гоё эмэгтэйлэг байлгаж сурах хэрэгтэй байхгүй. Энд гэхдээ би тэгж бодсон. Одоо ингээ гадаадаар яваад үзэхээр ер нь Монголоос бусад орны залуучуудтай харьцаж үзэн штэ. Монгол хүмүүс ч маш бүрхэн гадагш очиод бүр ингээ од болдог байхгүй юу. Тэнгүү вау гэж үгдэж штэ. Ингээ дэр юмгүй ингээ эргэж харж байна. Заачлаа. Тэнгүүд гадны ирчүүд бол тэгээд бэлээ. Яг үндэ манай Монгол ирчүүд бас би солонгос ирчүүд бас тийм жоохон тийм болсон юм шиг санагдсан нэг тийм өөртөө итгэлгүй нэг тийм эмгтэй хүндээ наад захын нөгөө нэг джентльмен гоё Монгол тийм гоё нэг эр хүний нөмрөг зангаа бүр ингээд бүр нөмрөхгүй бүр гэдэг айлаа шүү дээ. Нэг тийм болсон юм шиг санагдсан. Гэтэ бүгдээрээ биш шүү. Гоё залуучтай ингээ уриалаад гоё залуучуудаараа гоё юу байё. Нөмөр нөөлхтэй, эрэгтэйлэг, олигтойхон өртөө итгэлтэй. Эрэгтэйлэг эрэгтэй үнэжүүд эмэгтэй хүн бол одоо ялхарч өгнө шүү дээ. Тийм. Эмэгтэй байж болно шүү дээ. Бас гоё өгнүүдийг бас шууд ичгүй хэлчих. Тийм. Нэг хөөрхөн бол хөөрхөн, таалагддаг бол таалагддаг. Гой сайхан юмыг хараад таашаад сурах хэрэгтэй. Яг тэгэл цариматун тэгж хэлэл нөгөө эмэгтэй хүндээ гоё санагдал. Цариматун эрэгтэй хүн тэгж хэлэхэр чинь тийг санагддаг байхгүй. Гэтэ энэ өвөнд нь гоё шүү. Тийм хэлж байгаа талд бүр яг үндэ илүү гоё идэг. Надад бол тийг санагддаг. Нэг тийм эрэгтэй хүнд ч заалж чи ямар царайлан юм бэ гэж хэлэх биш зүгээр эмэгтэй хүнд ч гэсэндээ зөрөөд өнгөрч байгаа хүн надаа ингээд зөрж байхад ингээд би холоос тэр хүнийг энэ ямар гоё хувцалцсан охин бэ гэж харуул би зөрөхтэй бүр заалдаггүй чи бүр өнөөдөр тасарсан. Тэгэл хийж хэлэхэд тэр охины өдөр тэр чигээрээ амар гоё байна да гэж би ингээд дотроо ботхоор ингээд би өөрөө ингээд баярлаад идэг бүр ингээд. Одоо нэг тиймэрхүү юмнууд гар улам их болол гоё те. Гудамжинд очиж зуны нэг гоё өдөр тийм үү. Одоо нэг гоё эмэгтэй дээр гоё залуу очиж танилцвал
гоё өстэй тэр чинь. Тийм шүү дээ. Уучлаарай чи өнөөдөр амар өнөөдөр нь ч хайшин тий чи үнэхээр гоё эмхтэй байна. Чамайг энэ 7 хоногт болцоонд авч гарч болох уу тий. Тэгэхээр над чиг хүмүүс илүү бас хэцүү л ах л та бас. Тэгэхээр гоё. Тунгаан мэдрээ. Чи ингээд Ингээд итгэлгүй болчихлоо шүү дээ. Царайнаас Саялчингаа итгэлтэй бай. Үгүй царай чухал шүү. Тийм таны соёлыг крашлдаг охтууд зөндөл хийдэг юм байл шүү дээ. тэр Эмэгтэй хүмүүс чинь энэ штэ ноён ухаан ч юу юм явчдаг тэгэхээр шүү. тим соёлыг бүгдээр гоё бас дэлгэрүүлвэл гоё шүү. Нэгийг Тийм шүү. болцоонд уурах тэр гаднаар байж байгаа шүү. Тийм Тийм. крипи бишэр тий. Тэгвэл чинь чи яг яах гээд байгаа ингээ төрөний залуучч юм биш тий. Яг үнэхэр чин сэтгэлээсээ үнэхэр хөөрхөн аргач ивэл хөөрхөн. За эргээд охтууд нь тий тэрийг гоё хүлээж авал бас гоё. Юу юм уу гэдэг. Ер нь гэхдээ жоохон хайн л да яалтчгүй ингээд. Тэр чинь бас бүтэн Гэтэ гоё хэлүүл гайг баха. Гой ингээд зөрөгтэй хүрээд ирж байгаа залуудаас шууд зайлмал гэлээ бас ярьж чадахгүй хаа. шуутай маш. Бүр тийм л арай байхгүй. Тэрэн дээр яг зоргийн хүндлээд зүгээр ингээл инээгээд за баярлаа гэд нэг өнгөрчөхөд асуудалгүй шүү дээ. Тэгэхгүй ингээл нэг үнцэнтэй хүний дүрт хувирах гэж ингээд нөгөө хүнийхээ насан туршийн бас нэг юм траумаг өгчих байхгүй шүү дээ. Нөгөө хүн амьдралдаа анх удаага зориг гаргаад хийснээс болоод дахиж хизээч эмэгтэй хүн дээр очиж чадгааргүй болчвол бас хэцүү үстэй. Тийм учраас ядаж зориг гаргаад ирж байгаа юм хөөхөн гэгээлэг залуучуудтай нэг ядаж нэг юм инээгээд өдөөс нь юм ээлдэг хариулт өгч сураарай. Тийм шүү. Гадны гоё бичлүүд өгдөө шүү дээ. Би ингээд найз залуутай малуутай гэдэг ч юм уу те. Эсвэл би сонирхгүй байгаа маа гэдэг айгуу гоёор хэлдэж шүү дээ. Чи тэгтээ өөрхөн залуу байна мал байна. Юу хтэх ч Амжилт гээл тийм ямармын үгээд хэлж байгаа. Тэр нөгөө гудамжинд явж байгаад нөгөө танхууны зураг аваад байдаг залуу өгдөө шүү дээ. Тэр бичлэг үзчихсэн үү та наа? Монгол уу? Монгол. Зөөр нөгөө Портрет зургийг. портрет. Зүгээр яг ингээд буудал модал дээр зогсож байгаа мохныг уучлаарай гэдэг ингээд яасан. За баг үтсэн баха. Тий. Чи ингээд амар гоё. Бараг яг хөөх харагч ин гэжлээ. Тэгээд чиний зургийг авч болох уу гэдэг. Тэгээд зургийг аваад тийм видео байдаг. Эндээ юу зүүцсэн мэт юм шиг. Яг тийм ярианд бид жоохон тасах хэрэгтэй юм шиг байна гэж би харин боддог тий. Би саяхан нэг тийм цэцэг тараадаг бичлэг хийсэн байхгүй. Аха. Харсан. Тийм тэгээд нэг дээр нь ингээд нэг өөртөө ихтэй бараа гэдэг нэг 3 төрлийн үг бичээд тэгээ 10 цэцэг ингээд охтуудад өгсөн байхгүй. Тэгсэн чинь яг тэр бичлэгэн дээр нөгөө хүмүүсийн аваад баярлж байгааг нь харагдаг үлтэй. Би яг машинтаа хөдлөө онгод яасан гоё баярлаа араас орилж мэлээ. Тэр хүмүүсийн бас өдрөө гоё. Уцаж их нөгөө захт байгаа тийм хүрхгүй. Тийм бас гоё. Ер нь гоё. Тийм бидний реакшнууд ихтэй ер нь өөр шүү те. Бас арай ондоогоор. Азуудын реакшн уусаа шал өөр байдаг хөө. Арай жоохон чимхий хүмүүс байдаг үстэй ер нь. Тийм жоохон ерөнхийд. Бас яг бүх Азиудаас биш юм лээ. Яг надад бол Солонгос, Япон, Монголын реакшн айгу адилхан санагдсан. Бусад Аз тийм Хятад бас орно. Тийм. Тэгээд бусад Азийн орнууд бол айгу тийм Нарлын орнууд бол тийм амар nice тийм амар гоё. Yo beautiful гэж араас өрлөж байдаг шүү дээ. Баганда. Вау гэж үгүй. Сая гадаад тахта болзоо юу? Болцоо хий гэж өчнөө ярьсан. Тэгээ би өөрөө марлаа ихчэд хэлсэн байхгүй. Би хүнтэй болж үзмээрээ гэж гэсэн чинь. Үгүй чи тэгээ энд очиод унтаал идээл энд ингээ ялхаагаа суугаа яваад тахаар чи хин ч юм болцдог ингээ намаа зайг. Би бүр ингээ нэрэл энд очиод сандлаараа л очиод сууж. Тэгэл тэн дээр очиод гівч жагаал тэгэл тэр чигтээ унтч мудаал ингээл. Ер нь тийм бүр арал дээр очихоор бүр юм залхуу болчт юм байлээ. Тэгээ Бангкок руу яваад юм хотын уур амьсгалд очисон чинь нэг юм цаанаасаа нэг ингээл те нэг хөөхөн гойж гангалмаар санагдаал. Тэгэл нэг юм шоудах хүсэл бас нэмэгдээл. Тэгсэн тэгээд хүмүүс бас айгүй хийрж танилцсан. Тэгээ тэр мэдрэмж бас айгүй гоё санагдсан надаа. Би өмнө нь нөгөө гадагшаа явахдаа ер нь бол нэг тийм амар бас нөгөө ингээл гадаад хүмүүстэй нэг танилцаж бас үзээгүй байхгүй юу. Тэгээ яг зөв өмнө ингээд явсан сургуулийнхаа л хүмүүстэй танилцж мэлсэн нөхөхөөс биш яг ингээл нэг юм клуб ч юм уу эсвэл ингээд олон нийтийн газар явж танилцж үзээ үү. Сая Бангкокт бол ингээд зөв танилцаж ингээд яриа өрнүүлж үзсэн. Тэгээ тэгэхэд бол надаа ингээд дараагийн удаа магадгүй бас ингээд болцоход илүү юм боломжтой юм шиг тийм мэдрэмжийг өгсөн. Тэр айгу гоё байсан. Ер нь амар гоё эсөө. Аюулгүй байдлаар хангаж байвал те тэгээд гоё public place-ийн тэр нэг юм амар их нэг crime podcast сонсноос болоод бас айгүй юм аимхай болсон бэл. Тэг хүмүүстээ танилцаагаар энэ сурал алгарч юм бол яна манай энэ гэдэг. Тэгэл магадгүй намайг болон төрөл ийш тийш явъя гэсэн чинь намайг хаашаач авч явах гээд байгаа юм билээ гэдэг нэг тийм бодол бас төрөөд жоохон айгаад байна лээ. Гэхдээ гайгүй юм шиг үлээ. За. Одоо нөгөө юу руугаа оръё. Fail болцоо болон амар гоё болцоо гэдэг манай бас нэг булан ба.
тэр болонлогоо хамтдаа орцгоё. Тэгээд энэ болон маань одоо нэрэмжид болсон. Тэгээд номлогийн нэрэмж. Хараал эзэн хар болцоо байлуу. Хараал эзэн хар болцоо гэдэг нь хоёр дахь нь явчих. Эхлээд ер нь хараал эзэн хар болцоос эхлэх үү? Тэгээд надад ярих гоё болцоо биш. За хараал эзэн хар болцоо болонлогоо ороод тэгээд намууны. За. Ард нь гоё аяа тавьчих. Тэгээ нөгөө жоохон дарк юм тавьчих. гэсэн чинь Ингэсэн маа нэг найз охин одоо өөрийнхөө найзтай нөгөө наваг хүчээр ингээд ер нь бол болцолцохгүй юу. Тэр хүн надад яг үнэ ингээ анхнаас таалагдаагүй заяа. Тэгээд болцоод үтсэн чинь бит хоёр хамт ингээ ханг аут хийгээл ер нь бол ингээл шоудаж одоо тэгээд тэгсэн чинь наваг хөргөж өгсөний дараа миний утас байхгүй болчтой. Яасан эхлээд нүнтэй болцоод За нэг залуутай би болцоод чи сайн яг өөр юм бодчихлаа биз дээ. Яг өөр бодсон нэр. Подкастаа хоолт хүн байж чиж. За би нэг хүнтэй болцсон заяа. Ер нь бол тэгсэн чинь бит хоёр тэр өдөр ханг аут хийгээд ер нь жоохон шоуцсан гэсэн үг. Тэгээ намайг хөргөж өгөөд тэгээ би гэрлөөгөө орсон чинь миний утас байгаагүй. За энэ заяа. Би шууд тэр хүнийг хартаж чадаагүй. Бас арайч тэ арайгүй илүү дээ. Би л ингээд унгааж мунгаас юм байна да гэж бодсон юм. Тэгээ за танилын чинь танил учраас тий. Тэгээ 7 хоногийн дараа дахиад ханг аут хийлээ. Тэгэл яг энэ үйл явцыг адилхан ингээд гэрлөө ороод гэрлөө би хаалгаа орол шууд кармелгоо гараа исч утас байдгүй. Дахиад уу? Дахиад Шинэ утас авсан. шинэ утас. Тэгээд би шууд буцаж гараад миний утас байхгүй болсон байна гэл. Хойлоо яг одоо ингээ хойлоо олтлоо хайшуу гэл би тэгэл чи нөгөөч ингээл өө тийм юм уу гэл. Өө за тэгээ ямар сони саяхан байсан биз дээ гэл. Тэгэл бит хоёр хайсан. Тэгээд би ингээ нөгөө тал руу ямар ч тач ингээ орцсынхаа тэр мөрөг ингээ хайгаал. Тэгээ хотлоо үн хайгаал тэгэл нөгөөч угаасаа энэ бол бат олчлаа гэл. Тэгсэн чинь олчлоо гинэ. Йоо. Хүү за хаанаас олсон гэдгсэн чинь ингээд лифтнээс ингээд гарахад лифтний энд ингээд босоогоороо ингээд унчиж гэж авч шээ. Тэгээ би энийг гэчээ тэгэл би тэр хүнтэй тэгж харьцахгүй штэ. Тэгээ би бас нөгөө найзтай хэлж байгаа байхгүй юу. Хөш наадах ч хулгайч юм л штэ. Хулгайч үү. Ямар хоёр уцыг ингээд авчаад хоёр дахь тэр надад бүр ингээд баригдсан наадах чинь ингээд гэсэн чинь нөгөөдөл чинь ингээд надаас найзаагаа өмөрөөд юу яриад байгаа чи л өстө буруу ойлгосон минь манай энэ ч өстө сайн хөө гэдгсэн чинь 2 сарын дараа зөө маа тэр найзын төгсөлт нь болоод тэгээд тохойд би очсон тэр залуус тэр нэг хулгайч залуус ирсэн. Тэгээд уцаа аймагдаал байна. Харангуут уугүй. За одоо бүр аим шүү. Тэг ингээд бит хоёр хоорондоо угаасаа харьцахгүй нэлээд ингээд цаана ингээд суудсан байгаа байхгүй. Тэг ингээд би ингээд ерөнхий ингээд хараад би жоохон хорслын нүдээр харж байгаа шүү дээ. Тэг ингээд харж исэн чинь байна уу гэсэн миний анхны утсаа кодын нэгдэг байсан яа. Миний анхны утас юу байсан? iPhone биш Samsung байсан аахгүй. Тэр арай easy л дээ. Тэгээд ингээд бүр энэ дээрээ ингээд ийм цууралттай заяа. Йоо. Тийм ширнастэй. Бүр харин тийм. Тэгээд тэр залуу одоо бүр засагдаагүй гэсэн. Тэгээд ийсэн бүр хулгайч ивэр. Тийм. Эхлээд тэр хүртэл маа найзууд хүртэл итгээгүй байхгүй. Миний утсаа гаргаад ирлээ шүү дээ. Гээд ингээд шууд хажуудлахаа найздайсэн чинь нэр тийм шүү дээ шууд юм уу? Тийм өөрхөн залуу юм уу? Гүй өөрөө амар давгүй айлын залуу бүр. Үнэхээр тийм болохгүй бүтгүү хүн биш. Гэтэ тийм зан сурчаар хулгайц зан сурчаар зүгээр фетиш гэж байна уу? Хулгай тэр залуу зөвхөн утас биш. Бүр найзуудынхаа күрт төмөртийг хулгаасан байна. Кайш юм бид ч одоо юу баяртай гэл үнсэн чи эмэг ингээ. Бараг Яа өшөө. Өнхөө. Инээ чадахгүй тийм. залгичихгүй юу бас. Өшөө. Ямар амар юм бэ те. Шар ус босоод бүр юу халуужаад Хүзүүн дээр нь үнсэн чи ингээ зүйлт ингээ авнаач жоохон гоймс орж байгаа шиг сорцсон тийм. уцаа алга болгох мэдрэмж чинь бүр амар штэ. Зүрх бүр пал гэж явдсан штэ. Тэнгүүд таньдаг хүндээ зүйлийг алдж гинэ гэдэг чинь бүр давхар шок үстэй. Тэгээ бүр нөхөн болцчихсэн залуу байдаг. Тэгээ бүр 2 удаа гэсэн ч үгүй. Oh my god. Утассан биш тэр залуу чиний утсанд. Амар ост. Чамдаа биш утсан байсан биш. Энэ надаар танаа фейлтүүхүүд түүхүүдийг давхуу. Дахиад нэг байгаа. За сүүлгүй энийг дараа нэр. За тийм за ээлжлээ. Надад байхгүй нэ. Би бодож дандаа гоё залуу. Тийм амар фейлсэн юм байна. Дандаа гоё. Зүү штэ. Үгүй нэр байхгүй би ерөөсөө олоогүй.
За тэгвэл би тэгэхэд гэж шүү. Үзэх юм та. Бодоол. 10 жил тахад ингээд манай дээдлийн ангийн залуу надад маш хүрх харагддаг байлаа. Тэгээд тэгсэн чинь Зөрөөгөө залуу. тэр залуутай ингээд бичээлээд өгсөн юм. Зүгээр л ингээд чаталдаг. Сайн уу юу жин? Тийм. Тэгэл тэгсэн чинь нэг өдөр дийтэн дураад би ингээд залуугаас хардаг бас нэг надад царай зүснээс бараг нэг урдуур орж ирдэг нэг юм бэ тоххой. Хоолойны өнгө. Гой хоолойтой залуу байх ёстой. Гэсэн юм байх юм бол би За юу вэ? Хайр хосоод болчихчих. Йоо, бүр тайр сая бүр Мохо доцоод инээд гараад ирлээ шүү. амар хосоод чиг байл тайр бүр амар удасны шинжтэй байна л та угаасаа. Тэр чи хэдэн сард явуулсан? Бараг 2 3 сар болж байна тайр. Тэр ч 2 сар. За sorry. тэгээд юу ярьжлаа. Амар муу хаалт. Гонгисэн хүүхэн шиг юм бэдин. Тэгээ нөгөө залуутай би уулзгаад бит хоёр чи өргөө хоёр дээр ингээ уулзаад би ингээ таксийн цацаа. Яг ингээ такси зогсоод би ингээ мөнгө өгчөөд буух галдсан чи тэр залуу бас хөөх ингээ хаалга онгоолгоод өгч байгаа байхгүй. Хаалга ингээ онгоолгосноо би ингээ буухс чи хүс. Сэн үү? Тэгсэн чи би тэнд ингэж шүү. Яг ингээ хаалга ингээ онгоолгосноо ингээ харснаа. Яа, бацаж ястаа. Ахаа, бацаа явчих. Тэг шууд явсан юм уу? Яа, тэр залуугийн зүг. Тэгсэн яа хүртэл хүй ахын дуу ядаж гараад баяртай гэхгүй. Тэр залуу одоо өөр подкастт орсноо фейл болсон нэг төвх гэсэн чинь яг тэгсэрч. Нэг залуу нэг охинтой болсон чинь би яг таксинаас буулгах гэж. Нэг ахантай балцсан чинь Шингэн хоолоогоор Сэн үү гэсэн чи явцсан шүү дээ. тэр хоолойны өнгийг одоо өөрчлөх боломж гэж байна уу? Байдаг гэсэн шүү дээ. Байж болно гэсэн юм бас. Сурдаг юм шиг үл. Энд чинь бас нэг булчин юм чинь бас гайг сайжруулах юм шүү. Тийм. Тий. Ер нь салгаа хоолой гэж байдаггүй. Яг адилхан дасгал идэг. Яасан тиймэрхүү юм. Надад дахиад ч жаах шүү. Би тэгтээ сайн нэг юм бодлоо. Фейл ч юм уу гайгүй ч. Би нэг 9 дугаар ангид нэг шинэ сургууль орохгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай ангид нэг айгүй хөөрхөн. Биш манай доотлол ангид нэг айгүй хөөрхөн байсан. Тэгээ би тэрнтэй нэг 7 хоног ингээ бичиж байгаад хальт үерхдэг юм шиг болчихгүй юу? Үгүй тэр үчин тэгээ шүү дээ. Тэгдэг байсан шүү. Тэгээд тэгсэн чинь ангийнхаа 3 банд зодуулаа нааштай. 0-т намайг авч ороо зөө. Тэг яасан гэсэн чинь тэр 3 сайн байсан л юм байна л та. 3 гурлаа юу. Юу сэтгэлдээ санаа нэг шилжиж орж ирсэн байна. Шууд нөгөө охинтой ингээд учир ургуулад. Тэгсний би зүр 0-д авснаа гурлаа ингээд зогсдоо нэг ингээ боосноо алгатчих мэлээ. Би тэг ганцаар яаж чадахгүй юм чи. За Өшөө хүчтэй боолтоо чи боож ийн үү. гараа Чамхаартай. хоёр тэгээд нэг сар үерхээс алсан юм байна. Ямар гоё нэ илүү хүчтэй гэж хэлсэн. Чамаар зодхоо гэж Өшөө боолтоо хайртай гэж. юу ч сургууль атмаа. Choke me. На чи юугаар шүү би тэр. Тийм гочтой хэлсэн. Атман гэж бодсон чинь тэр зөвж байгаа юм юу маник гараад. Боох уу гэж. Өө боох юм уу гэж. Тийм болж исэн байна. Nice. Nice. Юу охинтой үерхсний төлөө. Гэтэ 10 жил тиймэрхүү инээдтэй түүхүүд бас айгүй их болж байгаа те. Миний нэг түүх гэсэн чи би бас нэг дээд ангийнхаа одоо ах бол биш. Яг нэг дээд гэхээр нэг л насны зөрүүтэй нэг тийм бандтай бас ингээд бас бичиж байгаа юм уу эргэдэг болчвоо. Тэгэл хичээл эхлэхийн өмнө дандаа надаа нэг юм сникерс авчирч өгдөг байсан хгүй. Тэгэл би ингээл баг тэрийг хүлээдэг болсон. Тэгээ би ингээд сникерс авчаад зөрүүлээд нэг ловис өгдөг байсан хгүй. Би тэр ингээд амар хөөрхөн тэр чинь 8 дэх ингээд хөвтөд. Тэгээд нэг өдөр сургуулийн гуанз битэр яалаа хамт орлоо яалаа ямар ч ажил нэг тэр сургуулийн гуанзны нэг юм хөдөлтөгч ихч тэр харилцааг дуусгасан юм заяа. Яасан гэсэн чинь нөгөө нэг өдрөө болгоо орж ирж сникерс зээлдэг хүүхд яасан. Өөр хийдэ. наа чи тэгтээ ямар хөөрхөн юм бэ? Үнхээр сэтгэл гаргасан шүү. Үгээд яг хаа одоо бодоход ингээд тэр хүүхдийг би амар ойлгож байгаа байхгүй юу? Тухайн үед бол би ерөөс ойлгоогүй байхгүй юу? Шууд ингээд зээлэн байрын ямар хэрэг байна. Ямар тэнэг залуу байна. Тэр гэж бодож байгаа шүү дээ дотроо. Тэгээд одоо болохоор бодохоор хөөрхөн амт надад сникерс өгөхийн тулд өдрөө болгоод хэрэгжсэн сникерс зээлдэг байсан. Try hard үзчихсэн шүү дээ. Тиймэрхүү бас зүйл холбогдоорой. одоо яах юм. Одоо сникерс идмээр байна. Тийм дээд Би sneakers авч хөөрхөн байсан өгье. хүүгүүд тэр үедээ л Нэг хөөрхөн монц байсан. Сөн ахнаар болчихдаг юм хэлээ шүү гин. Snickers. Би бас нэг охин бүр бүтэн жилдингийн Snickers өгсөн шүү.
10 дугаар ангид байхдаа нэр ингэж болоод байгаа юм зээлээд үү? зээлгүй. Манай гэрийнх нэг хөдөө нэг юм дэлгүүр бодол модлын юм байсан байхгүй. Тэгээ тэндээс нэг ээж нэг сар болгоо нэг юм хоёр хайрцаг чихэрнүүд ингээ явуулдаг. Ирзэн чихэртвэкс Марсарс явуулдаг. Тэгээ тэрнээсээ гэрээсээ аваад. Тэгсэн жилэн дээр нөгөө хүн таргалаа наачд. Тэгээ хайц. Тэгээд угаасаа нав таагааг юм уу? Өвгөн акценттэй болсон. Пүү ахын фейл байна. Пүү ах фейл сэтгэл байлгүй. Том гүйхээ. Би сандгүй би фейлүүдээ сандгүй маа. Фейлүүд би ингээ мартчихдаг байхгүй. Албаа. За та хэвэл одоо нөгөө талаас ингэж фейлцсэн тохиолдлууд байгаа болыг өөрсдийн чинь талаас фейлцсэн тохиолдол байгаа юу? Яг өөрсдөө эвгүй байдалд ороод нөгөө үнэ кринжлүүлсэн ч юм уу те нэг тиймэрхүү тохиолдол байдаг уу? Байгаа хөө. Өөрсдөө зүгээргээ олцсон те. Сайн уу гэсэн чинь нөгөөх нь яг сайн уу гэж ингэж авч явцсан. Тийм ч тайлбаргүй хаалгаа хийцтэй. Үгүй энэ миний талаас фейлцсэн юм а те. Болсон шүү дээ. Би сүүлд фейлцсэн. Би сүүлд фейлцсэн. Тийм. Одоо болохоор Самара би сүүлд уучлаарай би. Нөгөө үнэ фейлцсэн. За. Чибээч л та. Нэг охинд кино үзгээр болсон юм. Аха. Ирээгүй юу? Тэгээ ирээгүй. Жинхнээс тэр сторыг хүмүүс судлаа гэж бодоод жинхнээсээ байхгүй. Жинхнээсээ ирээгүй. Итгэж ийн би л. Үгүй уусаа итгэх юм байна. Йоо. Тэгээ өдөр хүмүүс өрөөс надад итгэдэг. Тэгээ өдрөнгөө уусаа битсэн байхгүй. Итгэв хүн чи яаж мэдэж байгаа? Хин итгээгүй гэж. Тэр хүмүүс чамд итгэхгүй баад. Чи яаж мэдээд байгаа нэр? Худлаа яриад тэгээд аав чаа. Тэрийг яаж ингэж инээжилж байна. Худлаа бити худлаа гэдэг. Яагаад ирээгүй? Мэдхгүй харин. Уг нь нэг ингэж ерөөсө бичиж байгаагүй охин заяа. Зүгээр ингэ дагалцдаг охин заяа. Тэгээ клоус мөлөөстэй байцгаадаг охин. Бичиж байгаагүй охин. Тийм. Тэгээд та зүгээр ганцаараа л кино үзнэгээ ботсон юм биш үстэй. Тийм аккаунт байгаагүй бол яах юм бэ? Тэгээд зүгээр реплайддаг байхгүй. Би л реплайддаг. Нөгөө талаасаа реплай байхгүй л тээ. Йоо. Тэгвэл угаас ихгүй л байсан. Юмтай биш. Үгүй чирүүлж үзье гэж байгаа шүү дээ. Ирэхгүй л байсан юм биш үү? Тэгвэл ирэхгүй бол анханаас яах гэж окей мөхгүй гэсэн. Окейгээ битсэн юм уу тий? Тийм. Тэгээ битээвч ярил. Би одоо зүг зүгээр би нөхөндөө кино үзэх гэснээр юу ч хийсгүйгээр өөрөө очсонснаа. Висэнгөө. Гэтэ тийм хүмүүс байдаг баха. Тэгээ юу үсэг үздэг те 8 тэрбум хүн дунд ингээ хэлэхгүй ирнэ кино үзэх гэж хүлээж идэх хүн бас байгаа л. Би туур бол чааг угаасаа тийм болоо гэж бодоод ингээд тэгж бодсон юм. хүлээж авах гээд. За тийм. Тэгээ за ингээд бичээд окей гэдээ үзье гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь өдрөө ингээд бас сольж молоод тийм болж байгаа. Тэгээд би өдөр нь орой нөгөө цаг магаа ярих гал ингээд хайгаа бичсэн чи бичихгүйс аахгүй. Тэгэхээр би заац ударсан юм байна гэх. Тэгээ би угаасаа ганцаар очиж үзнэ гэд бодсон байсан. Тэгээ надад бүр ямар ч тийм юм уу байгаагүй зөө. Сэтгэлийн шарах байгаагүйгээр би очиж. Тэгээ очиж үзсэн шүү дээ. Хажуудаа хүн ганцаараа юу? Тий. Ганцаараа кино үзсэн зүгээр Гоё ээ. шүү дээ. Тий. Тэгээ уусаа хүнтэй үзэг хүмж баг болсон ч маш айгүй enjoyдж мэндэж үзэж байгаа шүү дээ. Сайн үзгэж. Йоо, ганцаараа. Одоо болоо. хажуудлага сандал дээр гараа тавьж байна. Гэхдээ гол нь күртгээ тавьж байгаа шүү. Цуцаан күртгээ тавьж байгаа шүү дээ. Ёндон. Тав тух. Тийм эрэг хүн байдаг нэс. Нөгөө нэрийг үзчих ашгүй күртгээ тавьчихъя. Йоо, бадам. Наач яг жинхнээсээ үйл явц процесс болоод байгаа чинь. Тэгээ Тэгээ гол нь Instagram-аар нь ороод харсан чи харин намайг unfollow хийсэн байдэ. Таны тухай нэг юм сонссон юм шүү дээ. Харин тэгсэн болов. Эсвэл би гигэлээр бас ингэж үзсэн. Эвгүй манайх гараагаа шүү. Тэр чинь ингээд 5 хоногийн цайтай байхгүй голдоо. Тэнгүүд магадгүй тэр охин дунд нь өөр залуутай яг бас экстрэг нийлсэн юм болов. Тийм уучраад экстрэг нийлсэн юм байна. Тэрс миний ахыг юу гэж тэгж тийм. Яа. Би яг тэгж утсан яг. Чи ингэж тал ороод энэ ойр подкаст хийгээгүй. Айгу эвгүй яагаад шиг. Тэгж болцлоо та нар болцооны шин түүх ярихгүй. Тэгээ өөрөө өөртөө болцсон шүү. Болцлоо. Фейл болцооны түүх ярьж байна. Фейл болцоо. Болцлоо. Окей. Күрттэй болцсон. Болог байхад болцсон. Амжилтсан. Тэр кино зэрэг амар олон хүн баг шүү дээ. Тийм. Өнөрөл болцсон. Өөрөө болцсон шүү дээ. 200 өдөлөө болцсон байна. Англиун бор очрыг алдаг болчихжээ. Хэцүү байдлаас авч гаргах. Өдөө ирж доо хоёроо хост илж шүү. Тэгээд ганцаараа бас хэцүү байгаа үстэй. Хөөс.
Өрөвдөө наваа тий. Чиний бүх дуугч нь мьют юм. Эдит дээр. За тэгээд шүү дээ тэгээд. Тэгээ Веб 3 сохож хүн. харилаа. Битэрийн подкаст болно. Ингээ хоёр зочны мик мьют. үйл хөдлөөр. Ганцаар аа гэж. Нот дэрсэн. Ганцаар. Инээсрээ нөлөө сууж аврах төрчлөө. Харин миний хамар мамар фитүрэд бүр нүүн За, төрчлөж байгаа. За бид бүхний шинэ хамтрагч MSM Beta Star та бүхэн мэдэх бах. Yeah. Let's go. MSM Beta Star та бүхэн мэдэндээ одоо нөгөө хамгийн одоо оригинал юмнуудыг оруулж ирдэг хамгийн найдвартай авахд хамгийн найдвартай газар гэж ойлгож байна. Тэгэхээр гадуурч одоо янз бүрийн хууль янз бүрийн юмнууд зардсан шүү дээ. Тэгэхээр хамгийн найдвартай газар хамгийн найдвартай зүйлсүүдийг оруулж ирдэг газар гэж бүгд ойлгож байна. MSM гэдэг бүгд мэдэндээ MSM Beta Star гэдэг аппликейшн байдаг. Тэрүүгээр та бүхэн одоо бүтээгдэхүүнүүдэд захиж болдог мэдээж алкогол хэрэглэх насан турш байх шаардлагатай. Тэгээд өнөөдөр бол бид бүхэн MSM-ийн бүтээгдэхүүнүүдээс MSM-ийнхаа сүүжүүнүүдээс хэрэгжилж байна. Тэгээд сүүжүү брэнд маань чумчрон. Чумчрон. Яг л анхны удаа шиг. Анхны үд шээ. Анхны удаа мэд. Анхны удаа мэд гэсэн үг. Ямар гоё. Тэгээд чумчромынхаа MSM-ийнхаа бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байна. Тэгээд явандаа өөр гоё бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд явах болно. Яасан бэ? Яадгүй. Тэгэхээр та бүхэн апыг мэдэхгүй бол бүгд бас татаад аваарай. Тэгээд би бол яг нөгөө төрсөн өдрөөр нөгөө хүмүүс чинь юу авдсан шүү дээ. Газар захиалаа. Тэгээд тэндээ өөрийнхөө бас юг оруулдаг шүү дээ. Бүтээгдэхүүн оруулдаг шүү дээ. Тэгэн дээр нь бол би яг MSM-с очиж юм авах дуртай. Гоё юм авах дуртай. Бэлгэнт ч юм уу. Тиймэрхүү юм авах дуртай байдаг шүү. Тэгэхээр MSM-ийнхандаа баярлалаа та бүхэн. Өөрт ойрт байгаа дэдгүүрүүдээс бас MSM бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой шүү. Шүү. Баярлалаа MSM. За одоо манай бас нэг хамтрагч байгууллага тэгээд номлог гэх нэртэй боловсролын байгууллага. Тэгээд номлогийн нэрмжит асуулт гэж нэг нэрлэж байгаа. Тэгээд номлогийн нэрмжит асуулт маань юу вэ гэхээр түрүү хараалцсан хар болцоо ярьсан бол одоо гэрэл цацруулсан гигэн болцоо гэдэг болон маань байгаа. Тэгээд гэрэл цацруулсан гигэн болцоо болонгаа тэр хамтдаа эхэлцгээе. Тэгээд гой болцоогоо одоо ярив. Гой болцоо байгаа үстэй. Чиний бүх болцоо ер нь гоё үү? Тэр үдсэн байл гэдэг. Хэцүү сэтгэндэг хоёрыг нь ярьж чадаас. За одоо тийм бас класс холбоод түүг бол. Яа. Орос ихтэй зочин бол одоо намайг бол амар хэцүү. Намайг л нэг хүнтэй ирхүүлчмээр идэм шиг манай үзэгчд. Хүн орохоор л манай энэ хоёрын донд нэг юм байна гэдэг амар хэцүү юу? Юм байна. Энэ хоёрын донд нэг юм байна. Юу лээ? Гэрэл цацруулсан гигэн болцоо болонгаа бүгд хамтдаа эхэлцгээе. Номлогийн нэрмжит асуулт байгаа. Тэгээд хамгийн гоё болцоо юу байв? Би төрүүлээ. За. Гоё болцоо гэх юм бол тэр монгол хүн байгааг үлтэй. Гадаад залуутай нэг үерхэж үзье. Тэнгүүт бид хоёр Монголд таарсан. Тэгээд айгүй сонирхолтой зүйл нь тэр хүн маань монголоор ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгээд би болохоор бас яг тухайн үний хэлээр ярьдаг. Бид хоёр ингэж зөрүүлж ярьж журнал танилцъя. Тэгээд тэр болцоо маань Монголд тухайн үед яг байсан болохоор би бас нөгөө хотоо гоё гэдгийг үзүүлмэр санагдаад чатгаараа ингээ гоё газруудаар нэг давуулж явж исэн үе бэдий. Тэнгүүт нэг тийм төвхтэй байгаагүй тэр болцоо маань яг үндэ нөгөө би ингээд амир тийм олон лид хийгээл одоо нөгөө юмнууд төлөвлөөд явах нь надад нэг төвхтэй санагдаагүй тэр нөгөө хүн ч гэсэндээ эрэгтэй хүмүүс чинь эмэгтэй хүнээр юм ажиллагчгээрээ нэг өөртөө ингээ жоох ингээд эхэлдэг шүү дээ нэг жоохон дургууч юм шиг тэр хүн бас тэгээгүй наа хичээд хараад амар тийм гоё байсан мэдрэмж нь. Тэгээд бит хоёр яг болцчоод ер нь ингээ болцоонууд үргэлжлээл амар гоё бивний мэдсний дараа буцаа явцсан өөрийнхөө орон руугаа. Тэгээд бит хоёр ингээ холын зайн уярхал ёо та нар хоёул long distance relationship гэдэг. Үнэхээр там юм тийм билээ. хөтөлбөр хамрагдсан ба шүү дээ. Хамрагдсан. Тэр нь ч хамрагдаад бүр айгүй мундаг давж гараад. Тэгээд байжсэн чинь би ингээ студ дээр яг юм аагээд байжсэн чинь хаалга онгойлгоцсон байсан өөрийнхөө. Тэгээ ингээд доороос ингээ хүн ингээ дэшээ гарч ирэх нь ингээ сонсогдоод. Тэгээ ингээ доошоо ингээ харсан чинь ингээ айгүй тийм таньдаг юм үс харагдаад. Тэгээ ингээ хүн гин ирсэн чинь яг нөгөө залуу маань
надад хэлэхгүйгээр Монголд дахиж хурж ирээд тэгээд нэг тиймэрхүү болцоонууд амар гоё. Тэгээд энэ чинь яг ингээд амар товчхондоо хэлчихэж байгаа болохоос ч нөгөө жижиг детальны юмнууд амар гоёсэн. Тэгээд ингээд одоо нөгөө юу лээ яваа уулангийн цэцэг хэрэглэх төрөлхөлөө. Тэн дээр ингээд уулзахаар болонготлоо ингээд яг усан ориглоор ингээд усан ориглоор нь бүр ингээд ориглож авах үед ингээд цэцэг мэцэг өгч юм уу. Амар гоёс тэгээд захаа махаа ингээд биччихсэн. Өөр юм бэлээ гоё юм л. Нэг тиймэрхүү гоё болцоол. Тэгээд 100. Яа. Монголын зунчслын үг шүү дээ. Улаанбаатарын 100 гоё шүү. Йоо зүгээр 100 цэнхлийн хотолт гэхдээ. Үнэхээр гоё шүү. За баярлаа. За манай таку яах. Надаа юу. За минийх яг нөгөө нэг төрөний нисдэг бас гоёсэн. Тийм тий. Тий, тэр гоёсэн. Тэгээд бас нөгөө нэг бит хоёр үргэлж чагаад бас нэг 3 сар логдсдөөсгээд тэрэн дээр болохоор хоёр талаас яг чэйжүүд уулзаад тэгээд яг нэг 4 хоног хамт байх. Тэр бас аюу гоёсэн. Тийм болцоо. Long distance нь бүтсэн юм тий ер нь. Тийм. Монгол байж байгаа. Тэгээ 3 сар надаас төрүүлж Солонгос яваад тэг би араас нь очижсэн. Таад ер нь хамгийн удаандаа хэр хугацааг яг Long distance төвчж чадна. Тийм, төвчж чадах бай. Миний хамгийн удаан 3 сар л байсан. Чиний бас 3 сар байсан. Гэтэ ер нь бол нэг 6 сар л байвал байхаар л. Тийм Макстай зүгээр ингээ бодож үзвэл тийм надаас тийм Жил мэл чанга өстэй. Жил л арай л хэвчээ. Яг нөгөө баг суух төгч мөгцөн ч юм уу тий. Тэгээд нөгөөх нь 2 жилээр магистр явлаа гэхэд бол окей аахгүй тий. Нөгөө нэг гал халуун бас нэг жоохон боолч молтлоод өнгөрцөн тий. Түнс дүнж эхэлж байгаа. Яг гал халуун дээрээ жил мэлэх юм бол ёо. За боли зүгээр. Эртхэн шархлаад эртхэн идэгцээ. Тий зүр зам зүр газ дуу мө бичээд тэгээ нэгэндээ зориулъя. Намайг хүн зориулж дуучижсэн үү? Бичлэг байх уу? Ямар дуу нэ? Ямар ч гэж. Аль дуу? Хинд гэж яг үндэ хайрын дуунууд бол тэгэл угаасаа дэлхийн нэгэнд зориулагдсан л байгаа. Эмо дуунууд ч гэсэн би бас ээжтэй зориулжсэн дуу биччихсэн. Ер нь л нэг амар тийм өөрийнхөө нэг тийм туусан муусан юмнаас нэг холдохгүй л ер нь биччихтэй шүү дээ. Өөрийнхөө юу мэдэрч байгаа л би гаргаж байгаа болохоор түүнээс нэг шаал миний мэдрэмж биш, миний мэдхгүй танихгүй зүйлийг би бол бичиж үзээгүй. Хамгийн анхныхын дуу нь юу вэ? Нэргүүлтэй тэд нар нөгөө дандаа демонууд хамгийн яг анхны бүр үнэхээр дуу гэх юм бол за 1 2 3 дөө ер нь л бус нь нэргүй байхгүй юу? 1 2 3 чинь нэр нь лөө. Тий. Тэр их чинь яагаад намуухан мамхан гэж бодод байсан бол. Намуухан ч биш тий. Намоне 1 2 3 гэдэг. Тийм. Тэр нөгөө юу гоё тий. Чияг гэд яадаг дуу бас гоё тий 6 юм билүү. Тэр болохоор би зөвөр панк рэпийн Тэнэ ахын нөгөө нэг дууг нь coverлаад тэр хүмүүст амар их таалагдаад энийг хоёрыг илүү гоё санагдсан надад зүгээр. Тэгээд хамтд нэг дол амар тутаа яасан. Гоё ордог тий. Юм уу? Лүү шатаа. За дуулах. Аялах. Туя. За яг уу. Орч ирж байна. 1 2 3-ыг би бүр ингээд яг өглөө болгон сонсдог. Би нөгөө амар ажил хийдэг эд үедээ байхдаа би яг 5 хоо сонсдог гэсэн хэрэг. 5 4 мөрөг л сонсчдаг. Тэгтээ их тунц чаддаг байсан. Ус амар хийд болсон мэт. Хаа сайгүй. Тэгэл босоод Марокконд гэсэн бүгдээ дуулаа. Минисогийн спикертэй. Тэгэл шууд босоод тавьдаг. Тэгэл хамгийн өглөөний хамгийн ихний дуу. Тэгэл тэрийг сонсоод тэгэл бүх юм аягаал тэгэл гэрээс гараал. Кофе моф холинглаа амар явдаг гэсэн. Будаа олсон дуулаа. Гэгэлзүүлдэг тоо. Би бол караоке дуулдаг байсан найзуудтай. Тийм гоё. Ийм юм сонсохоор ингээ бүр ингээ эн чи одоо ингээ уран бүтээлчхүний болцсон. Би чадсан байна. Караоке орол нэг бол NMN, нэг бол 1 2 3, нэг бол Stay with me гэх юм эмэгтэй дуу тий. Амар их ээлжилж сольж дуулаад. Stay with me ч юм лээ. Инхлэн. Тий. Гой дуунууд. Бас тасардаг клиптэй лөө. Тий. Одоо ер нь цаашдын уран бүтээл яаж ийм альбом өстө олон юм үзээ би чинь одоо миний яг артистийн замнал нийтдээ ер нь баг 8 жил болох гэдэг байгаа байхгүй. Тэнгүүт эхний 5 жил бол чанга байсан би ямар ч мөнгө олоогүй гэдэг ч юм уу тий. Аргаа олох гээд нөгөө урлагийг яаж бизнес болохгүй гэдгээ ерөөсөө аргаа олохгүй жоо одоо олцсон гэж бодож байгаа. Тэгээд дундуур нь бас би ингээд сонсголоо алдсан 2 жил бас болчихж байгаа. Бүр юу ч хийж чадахгүй нэг хэсэг явж байгаад одоо буцаад урлаг руугаа орж ирэхэд аюу гоё таймингтэй л байна л да. Сонсголоо алдна гэхний нөгөө мэдрэмжээ дүрлэрсэн. Бүр жинхнээс юу ямар амар. Тэгээд яг хоёулаа биш
нэг тал. Гэтэ нэг тал нь идэгж явахтаа нөгөө бас буруу зүрх сонсоод ер нь бол би юунд дуулах байтугай би зүгээр ингээд хүний ярьж байгааг хүртэл баг юм авт түнтэй сонсдог үе байсан аахгүй. Тийшээ тушаа. Тэгээд ийм юмнуудыг ингээд гарцсан одоо надад ингээд урлаг руу ороход нэг тийм санаа амархан санагдаад байгаа гэх юм уу. Дуу муу бичгээд нэг тийм зохоо бэлдсэн. Тэгвэл одоо ингээд бичмээр бол одоо биччихье гэдэг болцсон. Ямар ч тач энэ 26 онд би нэг 2 цамаг бол гаргана. Тэгээд тоглолт хийж хийн ер нь бол хийн том бишэж магадгүй гэхдээ чадлаараа бол хийчин гэж би бодож байгаа. Буцаад 1 2 3 vibe руу нэлээ орно. Би буцаад гитараа барь. Бүр гоё тий. Амжилт хүсье. Би яг Тоглолтын дээр нь бид горов. Тэгэл байх. Би яг тэгж бодчихсон байхгүй. Яг тэр vibe-тай дуунуудаасаа дахиад хийхгүй юм бах та гэдэг ингээд бодчихсон чи яг буцаад орж байгаа юм байна. Тоглолтын дээр нь гурлаг хосоор үзье. Хосоор зурлаа. Би Ерөөл Батар шигээ гэдэг. Дараагийн подкаст дээр бүтлгөө болзоо гэдэг ярьсан сууж байгаа үү. Таасан дээр өрөөд гэдэг. Бид гурав. Хаваа ирэхгүй бол хайрах бас ирэхгүй. Үгүй шүү дээ. Ирэхгүй. Яг зэрэг л ирэхгүй. Сайн мэцхан уу наманы байна. Энэ бол рекламны пауз. 2026 оны 3 сарын 8-нд би жижигхэн хувийн тоглолтоо хийж үзье гэж бодож байгаа. Тэгээд тоглолт ямар хүчтэй вэ гэхлээр хэдүүлээ хүний амь аварцгаая. Бүх орлогоо хандуулна. Тэгээд манай дүүгийн ангийнхан охин 3 дахь удаага хорт тавдрын хаалгаанд ороод амжилттай давцсан. Гэхдээ одоо нөгөө дараагийн эмчилгээ, нөхөн сэргийн эмчилгээ нь бас маш үнэтэй тусаж байгаа учраас хэдүүлээ түүнийг аварцгаая хамтдаа. Энэ тоглолтын дээр надтай хамтрах хувь хүн болон компаниуд маш их хэрэгтэй. Хэдүүлээ нийлж аваад түүнийг босгоод ирэх үү. Яа, жишээлбэл зүгээр тикет борлуулалт ч юм уу, промошн яаж хийх юм, тэгэл зураг авалтын тэрийгэл тоглолтын өмнөх бэлтгэл ажил маш хүнд, бас бүжигчэд, хөгжимчөд би та бүхнийг бүгдийг уриалж байна. Peace. Мэдээж дуулдаг, гитар тоглох чадвартай, энэ чадвараа ашиглаж эрэгтэй хүнд яг зүгээр ийм хоёулахнаа байхдаа ингээ гитартаа дуулж өгж байсан уу? Өгчээс. Тэгсэн чинь үйл ер нь одоо тэр нөгөө нэг гадаад залуутай бит хоёр ихтлгүүрт бүр яг бие биендээ хөгжим тоглож өгчээс. Тэр бүр амар гойсон юм л. Киноны залуу харин тийм бүр төлтөр орыг бүр хачин гоё тоглодог. Би ч юм бүр шок. Юу бэ? Тэгээ зөрүүлээд би шууд гитар авчиж байгаа юм чи. Бас байна. Хоёр нийлээ шүү гэр бүлийн хамтлагтай болох юм шүү. Бүр яг нэгдсэн гоё сонирхолтой бас байсан шүү дээ. Нэг хөгжим гэдэг тийм. Тиймэрхүү юмар нэгтгэр чинь бүр айгу нандин утастай. Ядаж нөгөө ярианы сэдв одоо нэгээр нэмэгдэж байна л гэсэн байхгүй юу харин. Урлагийнхан арай өөрөөр дурлах үгүй юу? Бас арай гүнзгий дурлах үгүй юу? Яг мэдрэмжлэг. Яг үндэ нэг тийм урлагийнхан дуулдаг гэдэг гэхээр л нэг тийм өөр юм байхгүй. Адилхан зүгээр тэрийг нөгөө илэрхийлдэг л хүмүүс байдаг гаргадаг. Тэгээ яг илэрхийлэх нөгөө үйл явц нь өөрөө удаан болохоор дуу бичгч бас нэг тийм хурдан зүйл биш. Ядчил бүтэн өдрийг ингээ бүтэн авч магаддаг болохоор илүү гүн ороод нөгөө мэдрэмж удаан ингэж барьцдаг байж магадгүй. Тэр нөгөө марлагаас чамаас асууж гэдэг тэр vibe бас айгуу гоё санагдсан надаа. Тэр бол асал. Тий ер нь л гэхдээ яг миний хувь хүний нөгөө vibe чинь гитартай л охин бохгүй ер нь л. Тэрийг бол би бүр яг жинхнээс нь утгаар нь 100% дахиж гаргаж ирээд энэ хугацаанд нөгөө нэг туршиж үзсэн юмнууд бол тэд нар R&B одоо жоохон нэг тийм өөр жанр бол байгаа. Тэднийг бас хайхгүй. Одоо л дөөсө гитартай дуулдаг эмэгтэй бас ер нь бол ховор байгаа гэдэг тий. Яг юм хамтлаг биш зүгээр яг ганцаараа ингэж дуулж байгаа эмэгтэй. Тийм. Бараг байх. Яг миний толгоонд бол нэг орж ирэхгүй л байна. Зүгээр яг cover enter хийдэг хүмүүс бол зөндөл байгаа хэл та тий. Өөрөө дуугаа зохиож мөхөддөг хүмүүс бол ховор л байгаа. Тэгэхээр хуучны наманы буцаж ирж байгаа юм байна. Айгу гоё сонсогдож гоё сонсогдлоо. Тэр гоё үе байсан шүү. 1 2 3 үе бол тэр гоё. Тэг хиттэйсэн юм бэ 1 2 3 дээр ч одоо. 19-дэс. Одоо ч нөгөө энэ 2026 он чинь хуучны 2016 гэдэг нэг тийм юм гарсан байна. Одоо нөгөө нэг шинэ үеийн 2016 он гинэ. Яагаад гэх юм бол нөгөө хуучны юмнууд амар их
тренд болж байгаа, мод эргэж байгаа. Тэгээ ер нь дуунууд нь ч гэсэндээ буцаас хэрэгж орж ирж байгаа. Тэгээ ер нь юм шинэ үеийн 2016 он гэж энэ оныг нэрлээд байгаа юм байна лээ. Одоо бүр өсгөтэй пүүз модонд буцаад орсон байна тий. Эмо стилүүд ч юм уу. Тэгээ яг эмо бол 16 оны шат биш ч гэсэндээ ер нь хуучны юмнууд амар их тренд болж ирж байгаа юм билээ. Тэгээд тэрүүгээрээ ч гэсэндээ айгу гоё санагдаад байгаа ш надаа нэг тийм 16 он ч бас гоё он байсан шүү дээ ер нь бол 16 он чи яалаа. Ер нь л бүх юм их гоё гэгээлэг сошиал медиа ч гэсэн одоогийн шиг юм амар өндөр хөгжөөгүй нэг юм хүмүүс арай илүү нэг юм рил байсан үе гэж би бол бодоод байгаа юм. 10 жилийн өмнө юм биш үү тий. Одоо удахгүй ингээл нөгөө Galaxy-тэй эртүүз мэртүүз модонд орол ер нь тэгэл нэг юм хуучны юмнууд нэлээд тренд болж шинжтэй лээ. Тийм эртүүз өмсөж байгаагүй. Надад бол байсан юм. Аа тийм пүү ах өмсөж байгаа. Ямар хэлбэр өнгөтэй. Зүгээр Galaxy. Яг тийм хийтэй бүр. Яг л Galaxy юу. Тийм ингээл ийм нөгөө өнгөнгийн тий од мод гараг ирэхстэй тийм эртүүз мод. Бодолт тийм байдаг шүү дээ. Тийм. Vice Mask гэх бичгийн тийм Galaxy. Тийм. Тэгэл нөгөө boy comedies and fuck down mound гэх юм алгаа залгаанууд тиймэрхүү юмнууд. Boyland mound. Тийм. Тэр юмнууд ер нь бас удахгүй бидэнд эргэж ирэх байхаа гэж би бодож байна. Тэгээд мод ирэх юм гэцтэй тий. Мод эргэж байгаа. Тэр мэдрэмж бас амар гоё санагдчихж байгаа надад. Тэгээд тэрийг ингээ гоё enjoy хийж байгаа хүмүүсээ битгий нөх амар жаач хийгэрэй л гэж би бодож байна. Тийм ээ. За өвлийн болцооны тухай ярил л да. Өвөл ер нь Өвлийн болцоо ер нь сэтгэл л байл. боллог тий. Би бүр лаад. Одоо нэр энэ амар хахир хүүтэнд хийлсэн харилцаа бол дуусахгүй юм шүү. Үгүй ээ харин тийм энэ бас тэгж бодож байна. Тэгээд бас нэг тийм миний нэг жоохон ойлгодгүй юм нэг өгтөд өвөл ингээл юу лээ машинтай залуутай болцсноо ингээл хайж майдаг дуулаархаар тэр одоо яг яадаг л байх чинь би өөр тиймс ойлгодгүй. Тэр зүгээр эрэгтэй хүмүүсийнх нь гаргаж ирсэн юм шүү. Эмэгтэй хүмүүсийнх биш. Тийм би бол тэр нэр тэгж боддог. Өвөл ихээсээ хайр ялцдаггүй. Удаан байх аа. Удаан үргэлжлэдэг шүү. Сэтгэл хөдлөл багтай харилцаа гэсэн үгс дээр нь зам бол хүмүүс нөгөө дурлий яа гээл ингээ явдаг үе дээрээ яачаар нэг хурдан дуусчихдээ юм шүү. Өвөл болохоор яг нэг юм хэцүү гүтүү зүйлийг хамтдаа давтуулаад явчихаар тэгээд хамтдаа би хамтдаа ханаа түрээл хамтдаа халуурч ивчж байгаа. Тэгээд зун руу орохоор тэр хайр нь бүр гоё дэлгэрж явдаг юм шиг байгаа. Ингээ хэлсэн чинь намайг энэ муу их олон юм буцах юм гэсэн шин. Би танихгүй хүн. Би зүгээр тэгээ хэлцээ өвөлхөөс харилцаа илүү удаан үргэлжилдэг юм шиг санагдсан мандсан гэсэн чинь энэ их олон юм хуцнаач гэлүү. Би бүр юм хүсвэн би чи үнэн. За санаа өгөөч биднэрт. Гоё. Санаа ч өвлийн тийм өвлийн болцоонд гоё хийх. Үгүй яг би зүгээр нэг бас тэр нэг жоохон доо 8 дугаар анги хаа. Би нэг охинтой танилцаад Facebook-ээр хаа. Тэгээд тэр охин 31 дэх сургууль сурдаг. Циркээр. Тэгээд гэр нь болохоор замын цагтад байдаг гэсэн юм байна. Тэгээд би сургуулиас нь би 10 дугаар орлол сурдаг. Тэгээд 10 дугаар орлоос алхаад цирк дээр очиод циркээс аваад евро хүүхдийн парк дотор бид хоёр ингээ 2 3 цаг ингээ байдаг гэсэн. Тэр өвөл ингээд парк дотор хинч байхгүй заа. Бид хоёр ингээ хоёулах. Тэр дотор жинхэнэ дуураараа гүүгээд хүүхдээс юм болохоор даарахгүй. Тэгээ баян хөдөлгөөн үегээд дулаахан. Тэгж амар их болцдог. Бараг сард гэж явсан баг. Тэгэл орцонд нь оруулж өгөл. Тэрс аюу гоё байсан. Одоо ер нь коток моток гэж ажилтдаг юм. Ажилгүй. Зөндөө котоктой болсон байна. Тийм үү? Степи доостэй. Степи. Одоо энэ байрны гадаа бид хүрээлэнгийн артлын байранд нэг байсан. Үндсэн зөв ээ цэнгэлдэх дотор ч коток ажилладаг байна. Тийм. Тийм штэ. Тэнгис дээр бас байлээ сая ярьсан. Коток бас гоё тийм. Коток бас мод өргөж байгаа юм шиг ирсэн биш. Жохон бахад бас гэж байгаа юм шиг л коток байдаг. шилтэй шүүрлэхэр бүр амар лайтай бүр банд нэрд мэлчээл малгаш. Тэгээ нэг оролт 2 хүн барьж явж байгаа нааж маа. Тийм. Арай харгис л таавс л. Коток бас гоё. Тэгээ байрны коток гоё. тийм байрны Яг нэг байрны коток гоё нэг таньдаг хүн амтантай. Тэгэл тэр котокны юу амар те. Бэгөх 52-ийн артлын котокон дээр л их тоглодог байсан жоохон бах. Тэр жанлаа. Зур. Тэр коток дээрс дүүх гэж байгаа юм шиг гуулгадаг байж үлээ. Даар 500 төгрөг гөр 30 минут гуулгадаг байлуу. Тийм байсан. Үн ашинч марччих. Тэгтээ өөртөө ч хямдхан л байсан. Бас нэг болцоо. За. Өвөл би нэг бас болцоод тэнгуүтэ бид хоёр хамт автобусаар нисэх рүү очиод тэгээ нисхийн нөгөө нэг буян тухай чи хуучин онгоцтой бодол. Тэр нөгөө нэг биш өвөл Төв амир үнийг явдаг зам яг буух зурсхийн тэнцээ. Яг доор нь очиж ингэ сууж агаад онгоц буухыг харчихсан. Йоо. Би бас амар гоё санаа штэ. Даарахгүй бол гоё л юм байна. Гайгүй яг цагаа харж байгаа очиж байгаа юм. Тэгэл яг цагаа харж за одоо онгоц буух юм гэлээ.
Тэгэл буцаад онгоцтой наач руугаар кофе. ямар хүний санаагүй санаа вэ? Энэ би болохоор зүгээр одоо өөрөө сэтгэл санааны уналтанд орохоор найзуудыгаа давуулаад яг нисэх рүү явчихдаг байхгүй юу. Зүгээр л тийш очиж сүүр зүтээ аваа ихэд зүгээр ингэ явчихдаг. Тэгээд тэр хоор нөгөө дөө муу сансаал ингээ хоорондоо юм хамаараад айгу гайгүй болоод ирдیں۔ Тэгээд нэг агаар сайхан амсгалчаад юу ингээд тийм нисхийн тэр аавра нэг өөрөө ингээд дандаа нэг тийм баяртай байдаг гэх юм уу нэг тийм Баярын үл. тийм баярын нөлөөс мөлөөстэй нэг Гоё юм тийм биш. үнэтэй юм нэг байхгүй. Тэгэл тийм нисэх бол гоё. Тэгээд яг хацж хосуудыг харж бүр гоё нэгэлүүд. Тий. Тэр нисгээр нисэх бас гоё ш. Яг зөв нэг хүн ирдэг хэсэгт буудаг хэсэг дээр ингээд суугаад харах юм бол анзаарах юм бол бүгд ингээд би нэг гарч ирэл инээгээл царай тодлоо. Тэг болчих чинь нэх бөө юм болохгүй мөртлөө ингээд дотроо Тий. хөөрхөн байгаад идэх те. Та нисгтэр уйлж байв уу? Одоо хин хэнийг үдэж өгч. Гэхдээ би дуу сонсоод тэгээд тэр дуугаа сонсож байхдаа өөрийгөө бичлэг хийгээд тэгээд би уйлаад. Энэ жоок гэсэн юм уу? Жок. Яа. Тэгээд би харин тэр охинд жоок ярьсан гэхээр та тийм хэцүү жоок ярьсан юм ууг асуугаад зэрэг. Тийм. Тэр бол шалтстаа үнэхээр яагаачгүй жоок байсан шүү. Тэр бол ч үнэхээр инээдтэй байсан Гэхдээ гэдэг. үнэхээр инээдтэй жоок байсан шүү. Өөрөө ядаж яхад хэлсэн юм чи. За. За чиш. Ой яжлаа. За. За тэгэл бол за тийм. Би сая нисгтэр амар олон хоног гарсан. Тэг гоё юм билээ. Явж байгаа хүмүүсийг харах гоё. Гэр бүлэрээ аялж байгаа хүмүүсийг харах гоё. Тэгээд нөгөө нэг хүүхдээ гаргаж өгч явуулж байгаа эцэг эхчүүд бас айгүй хөөрхөн. Тэг хүүхдтэй захиал. Чи одоо энийг татаа тэгээ очиод ингэчүүл яах юм гэл амар хэм яриад тэгэл нэг өсвөр насны ялангуяа эрэгтэй хүүхд мөхт чинь нэг юм ярихгүй шүү дээ. Тэгэл ирвэр ингээл. Тэгэл яг эцэг их нь хүүхдтэй санаа зовж тэгж гаргаж өгч байгаа юмнууд нь айгүй хөөрхөн. Тэгээд халуун ороо явж байгаа хүмүүс айгүй happy. Ажиллаар явж байгаа хүмүүс бас жоохон юм стресстэй байдаг ч юм уу те. Янз бүр л гэдэг юм бэл. Тэгээл нөгөө эхнэрүүд нь ингээл нөгөө сандраал яг нөгөө хүүхдээ наашаа цаашаа гэл нөхөр нь болохоор одоо нөгөө чамдам наашаа цаашаа байраал ингээд нэг юм бүгд нэг өөр өөр ингэсэн нэг юм оролцоотой нисхийн амьдрал юм гоё өрөнд юм бэл. Би нэг нисгтэр дил буйж иж үлээ. Эхнийг санаад Хүн гаргаж өгөөд уйлаал. найзлаа. Тэр сүртэй ярьдаг. Тэгээ тэр аимшигт өглөөл нисгтэр нэг охин өглөө. Тэгэл яг ингээд миний яг хайрын илэрхийлэмж ер нь жоохон дотроо байдаг байхгүй юу? Тэр нэг амар байнгын ингээл илэрхийлэл ингээл байнга хайртай дуртай гэдэг үгийг хэлээд байдгүй ер нь үйлдэлээр үзүүлэхийг хичээдэг ч юм уу эсвэл ингээ нөгөө далдуур тэрийг ингэж хийгээд төрлийн хүн байхгүй юу? Тэгээл яг онгоцны буудлын дээр тэрэндээ амар харамсаж уйлсан. Ингээд тгийгүү тэг чадаагүй дэ амар харамсаж уйлаад тэгэл нэг удаа нуруу бариад өгөөч гэж асуухт нь гүйгүй гэжсэн да амар дахиж ингээд тэр хүний нуруунд ингээд гараараа хүрч чадахгүй юм байна гэдэг тэр мэдрэмжийг аваад амар уйлаад тэгээд хайрыгаа уучлаарай ингээд тэр үед нуруучин барьж өгөх ёстой байжээ гэл ингээд амар уйлаад нэг сууж өстэл нөгөө талаас ч гэсэн уйлал тэгэл ер нь ингээд хол зайд очиж байна гэдэг мэдрэмжээр зүгээр хийж чадаагүй юмдаа л амар харамсдаг юм байлээ. Тэгээ тийм болохоор ингээд хамт байгаадаа л хийх ёстой байд юм байна шүү гэдгийг амар ойлгосон. Тийм болохоор манайхаа хамт байх боломжтой нэг нэгнтэйгээ уулзах боломжтой байгаа цаг хугацаагаа айгүй гоё өнгөрүүлээрэй л гэж захимаар санагдсан шүү дээ. Яг тэр тухайн үед бол дотроо бодоод байхгүй зүгээр шууд гаргачихвал. Тийм. Гэтэ тэр чинь бас зөв хүнээсээ шүү дээ гаргаж чаддаггүй юм байна. Би болохоор ингээд ичээд ингээд амар ичимхий хүн байхгүй юу? Ер нь ингээд чаддгүй тий. Хайртай гэдэг үгийг ер нь барагтаа хэлж чаддгүй. Ингээд дотроо бол асар их хайртай. Гэхдээ хэлж чаддгүй. Тийм төрлийн юм дэл ээж мэж бас нуцаар ярьж мэрэл. За охинтой хайртай шүү гэнгүүт нь би за гэл за бахтаа яадаг ингээд тэнгүүд нь хайртай шүү гэсэн суудаа тасчулж тийм тийм амар ичимхий төрлийн юм болохоор одоо ер нь жоохон хилд сурыг гэж бодож байгаа. Тэгээ сая бас ингээд дотныхоо найз мэдзийг алдсныхаа дараа бас ер нь боломжтой цаг үедээ уулзах хэрэгтэй юм байна те. Уулзахгүй маа хэд ядаж нэг за юу байна нандаа дажгүй юу гэд нэг бас бичиж явах хэрэгтэй юм байна гэдгийг бас амар сайн ойлгосон. Тийм болохоор тэгээ энэ сайхан шүлэгний үгүй штэ амтдаа би хайрлаа гэд те. Хол зай биш юм а гэхэд бүр хол зайд явчих магадaltaй учраас гоё өнөөрөө хажуудах хүнийг гоё кэрлээрээ битгий бие биендээ хатуу андарай л гэж хэлмээр байна да. Тийм шүү. Яахаар нэр дүлэрт юм бол. Оо зөндөөшлөлт гадна дотноос ингээл. Нэг чинь хамрын битүүрлээс болж дүлэрсэн. Агаар явдаг нэрхэн гуурсан бөглөрөөд дийдэлээд. За ер нь бараг амритер хуул юм болсон. Арай амритэл үтгэхдээ чихрүүгээ илүү орт. Тэгээд сэрэгдэм юм те. Тийм бүр амар гэмтэйгөө ясаараа сонсч исэн гэх юм уу? Зөвхөн хингэргэн цорсон.
Одоо тэр вибрацийн сонсож байгаа гэсэн юм ясаар. Тийм. Долгион Нөгөө долгионоо ойл хүлээж байгаа. Тэгэхээр нөгөө хингэрэг буцаад идэх гэж зөөр сонсон. За бид бүхэндээ подкастаа хамтдаа байгаа бүх сонсогч нартаа баярлалаа. Та бүхэнд бид бүхний шинэ хөл таалагдж байгаа гэдэгт найдаж байна. Хөл биш энэ гар гэдэг юм байл ш нэр. Микрофоны гар. Харан захиал. Англиуных арай үнэтэй. Энэ гурыг нэгсгсэн аахгүй. Тэгээ англиуныхыг болохоор Amazon-оос аваад энэ гурыг болохоор Temu-гээс авсан. А Temu гэсэн. Энэ гурыг Temu-гээс гэсэн. Харин дайжгүй. Хөө энэ нэр Temu гэсэн юм уу? Ямар айтах юм. Англиуных болохоор нөгөө Store-оос загсан. Тэгээд наач шаландоо материал энэ гоё юм байлээ л дээ. Үл болж ш та. Тэгээ энэ ширээг би өөрөө зургийг гаргаж хийлгэсэн. Тийм үү? Тий. Тэгээ энэ ширээг хийж өгсөн агш нартаа баярлалаа. Тэгтээ мөнгөөр нь хэлгэсэн. Яхты баярлалаа. Тэгтээ баярлалаа. Яг миний бодож исэн шигээ хэлгэсэн. Би болохоор яг өмнө нь дугуй ширээ байхад яг ингэж ер нь жоохон ингэж чигцэлдээд маягийн суугаад идэх гэсэн юм. Тэгтээ зүгээр байсан л та. Тэнгүүд одоо нэг хоёр талд нь гараа суучхад нэг өөдөөдөөсөө харахаар илүү нэг интеграцтай байх юм болов уу гэж бодоо та. Тэгээд бүгдийг интеграц гэж юу юм бэ? ингээд өөдөөдөөсөө ингээд ойлголцоо. Үнэхээр мэдгүй зүйлээ асуусан шүү. Чи удлаа мараг ах шиг аваад шин. Үгүй. Интеграц гэж би мэдгүй. Тэгээд юу яаж байгаа? Ер нь өмнө бодож л байсан. Тэгээд энэ бол тэгтээ миний санаа шүү. Тэгээд бүгдээрээ бас ингээд подкастыг өрөөг тогтчуулъя те. Одоо чинь ард манай нэг сонсогч маань нэг 50 өргөе гэж байгаа. Тэгэхээр юм нөгөө нэг юм уу тий. Зүгээр ингээд гой таарын шинэ студийг мэлага 50 өргөё гэсэн. Тэгээд тэр хүндээ бас баярлалаа. Удахгүй тавигдчих واخ. Тэгээд донешн авч эхлэе гэж бодлоо. Тэгээд донешнаар 5 тавдахгүй 10 авдахгүй гэдэг шигтэй бүгдээрээ гой сэтгэлээрээ гой шилжүүлээд өгөөрэй гэдэг. Тэр мөнгөийг цуглуулж байгаа гой түрээсэндээ амьдвлээ. Студидтэй гоё юм авъя. Гоё сүвнэр мөн нөгөө тавир дээрээ тавих гоё юм аа сүвнэр энэ төр авъя. Студидтэй гоё гэрэл мэрэл ч юм уу юу гэдэг энэ студид сайжруулж болох юмнуудыг гоё подкастаа бүгдээрээ гоё болгоё. Тэгэхээр бүгдээрээ энэ доор би одоо доноос эхлээд донешн авъя гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн сэтгэлээрээ гоё дэмжиж донешнаа өгч байгаарай. Тэгээд 5 тавдахгүй 10 авдахгүй 5-5-ыгаа баг минимум гэдэг юм ааш тий. 500 өргөж байсан бол та бүхэн гоё сэтгэлээрээ бид бүхний подкастаа гоё дэмжээрэй гэж уриалмаар байна. 5 болон түүнээстэй шүү. Тий. Сүсгэрээ шүү манайхаа. Жигнэсээ сүсгэрээ шүү. Тэгээ гоё подкастаа дэмжээрэй. Жижигэн дэмжлэг гэсэн. Яг үнэхээр бас зөндөх мөнгө орсон шүү. Тийм ээ. Тэгээд сар болгоны төрөөс бас чанга байгаа шүү. Би бас цалингаар нэмүүлсэн. Тоосоо. Тэгэхээр та бүхэн дэмжээрэй жинхнээсээ бүгдээрээ гоё дэмжиж өгөөрэй. Тэгээ тогтмол гоё дэмжиж байгаарай. Одоо стрим хийдэг хүмүүс ч донешн аваа явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан манайх стрим биш ч гэсэн нэг байнгын подкаст гэдэг утгаараа гоё та бүхэн дэмжээрэй гэж уриалмаар байна. Баярлалаа үздэг хүмүүстээ. За нэвтрүүлгийнхаа төгсгөл хэсгээ бид бүхний бас нэгэн гоё алдартай асуулт байдаг. Тэгээд та бүхэн маань бас нэг хүнээс бишээ дугаар болгон дээр адилхан асуулт асуух ингэж битгий тим юм яриараа. Эн чинь орж байгаа хүмүүс нь өөр шүү дээ, тий. Тэгэхээр өөр гоё төгөөд гоё гардаг байхгүй. Тэгэхээр нэг асуулт нь одоо эрэгтэй хүний төлөө хийжсэн хамгийн гал зүйлдэл юу вэ заяа. Тэгээ эсэргээрээ бас эрэгтэй хүний чиний төлөө хийжсэн хамгийн гал зүйлдэл юу вэ? Ингээд энэлтэй болохоор эмэгтэй хүний төлөө хийжсэн чиний хамгийн гал зүйлдэл юу вэ? Эмэгтэй хүн чиний төлөө хийжсэн хамгийн гал зүйлдэл юу вэ гэдэг. За эрэгтэйгээс эхлэе гэж. Эмэгтэй хүний төлөө хийжсэн хамгийн гал зүйлдэл юу вэ гэсэн чинь би нэг эмэгтэй машин авч болцоонд өрөөд тэгээд зурсан. Эглэн аа галан гэсэн. Ямар инээдтэй юм бэ? За. Би нэг охин сайн болоод тэгээ нэг 2 жил сайн байсан юм аа. Тэгээд би яг нэг найзуудтайгаа увс явжсэн байхгүй. Тэгээд тэрхийн цагаан нуурын дээр хонхоор болоод тэгээ яг хоргон тоогоомоо үзчихээ тэр цаатлын ирэг дээр нь хонжсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө охин стори хийсэн байсан байхгүй. Тэгсэн чинь яг ингээд тэрхийн цагаан нуурын дээр. Тэгээд тэгсэн чинь би бичээд чи тийм байна. Тэгээд тэгсэн чинь нөгөө талын ирэг дээр байдаг байхгүй юу? Тэсэлсэн юм. Сэлж байсан. Сүлжээ бариад байна та хоёрт. Барьж байна. Тэгээд тэгээ нөгөө талд нь байна гээд. Тэгэнгүүт нь би шууд алхаад ингээд нөгөө тал руу навж явах нэг баг 40 амар том шүү. Тариад сум руугаа ороод ингээд явна заяа. Тэгээ би эхлээд алхаж ирсэн. Тэгээд тэгсэн чинь нэг портер таарад. Тэгээ гараа өргөд ахаа суучих ингээд жоохон тариат руу дөхчихийгээд. Тэгээ портер нь сууж байгаа. Тэгээд тийшээ очиод тэгээ тариатасаа бас дахиад ингээд алхаа явж байгаа. Тэгээ тэнгүүтээ бас нэг гараа өргөд нэг мотоциклэн сууж. Тэгээ мотоциклэн суугаад яг тэр буусан тэр нэг гэр кампийнх нь ирэг дээр очиод. Тэгээ бит хоёр уулзаад орой харанхуй болтол
вайн уугаад эрэг дээр ингээ амар хүүтэн бас яж хатна. Тэгж байсан. Тэгж байгаа тэгээ маргааш нь би ингээ буцаж байгаа хгүй өглөө. Тэгсэн чи яг ингээ унтаас ирсэн чи битээр яг тэр гэрт дотор ингээд өөдөөдөөс хараад унтсан байхгүй яг одоо англиар битээр шингэцсэн. Тэг би ингээ унтаж байгаа нүдэнээс чи яг ингээ нарны гэрлэг тэр өхний яг царин дээр тулсан. Би бүр ингээ хараал. Тэгэл гараал утасны цэнүүд бас өглөө нэрт бид нар явах хэвчээсэн. Тэг би нэг найзтай холбогдчихдог. Тэгээ буцаад алхаад тэг ам цангаад нуураасаа усмас уугаас балаа юмс. Тийм нэг үйл. Гоё юм шүү дээ. Сэтгэл байвал те хүнтэй сэтгэл байвал юу гэж болгоод юм дөө. Сэтгэл байвал өсөөрч гээл те. Тэгэл тэр их бас нэг таах хөглтэй. Яах вэ? Тийм тэр чамд гоё дуусан гэж тийм гоё. Тийм шүү дээ. Нуур ч том шүү. Тэр чинь амар том байсан. Сайхан сэтгэлтэй юм байсан. За эмэгтэй хүн чиний төлөө хийжсэн хамгийн амар үйлдэл юу вэ? Би нэг нууран дээр хийжсэн нэг алхаж ир. Мэдгүй яг миний төлөө хийжсэн хэрэг бодогдохгүй. Зөв би гоё сүүлийн 2 сард нэг эмэгтэй хүнээс 2 удаа цэцэг авсан. Тэр зүгээр надад нэг эмэгтэй хүнээс үү? Үгүй өөр хүмүүс зүгээр. Ингээд нэг нь болохоор манай найз надад өгөөд нэг нь болохоор бас нэг эмэгтэй надад цэцэг авах айгуу гоё юм л. Тэгээ бас эмэгтэй хүнээс авах гэж байна. Тэр бол сонс. Эмэгтэй хүн яг тэр үед мэддэг юм да. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнд цэцэг өгөх нь ингэж өөрсдийг нь бас баярлуулд юм байна гэдгийг бас мэддэг юм бэл. Тэгдэг бах тий нэрээ нөгөөдөлтөө бол. Тэгээ ер нь л угаасаа ахвасаа илүү баг өгөх нь илүү гоё юм шүү дээ. Нэг тийм мэддэг л болчтой юм бэл. За манай намхны хамгийн галзуу үйлдэл юу вэ? Эрэгтэй хүний төлөө хийжсэн. Яг эрэгтэй хүний төлөө юу гэх. Яг болцож байгаа хүний төлөө би бүр амар галзуу юм хэр одоо ингэ толгоонд арч ирэхгүй л хэлтэй бодвол хийж байгаагүй юм шиг шүү дээ. Би амар галзуу юм бол хийгээгүй юм шиг. Тэр нөгөө чинзуутай ярьсан яриач бас л эрэгтэй хүнээс гарах амар галзуу үйлдэл өстэй. Тийм үү? Тэр чинь юу гэдүүлээ нөгөө би жоохон ядраад байна гэдэг лөө. Харин тэр л одоо зүгээр миний зам бохгүй юу одоо би нөгөө хугацаа алдахыг хүсдэггүй хүн хурдан юу мэдэрч जैन тэр нь үнэн байвал окей шалгах чеклээ үнэн байвал за зэлий. Би тэр яриагч айгуу галзуу гэж боддоо шүү дээ. Гарах юм амар зоригтой үйлдэл юм шиг гэх юм уу? Чи тэгж боддгоо? Тэр бодсон чи байсаа хав тэгэхээр л юм байна бас. Өөртөө хамаатуулж байгаа. Шоо чи за эрэгтэй хүн чиний төлөө хийжсэн байлгүй дээ. Байна. Тэс дарааллаа. Яг нөгөө саяны тэр нөгөө нэг гадаадаас ирсэн хүн шиг бас тэр ч бас галзуу да. Тэгээд хоёр дахь нь бас Австралиас ирж ирсэн юм. Орноос авчраад тахлаа. Дэлхийн залуучуудыг өөр дөрөв төвлөрүүлнэ. Монгол улс. Их орондоо ирсэн та нар гэдэг. Ер нь гэхдээ Монгол гадаа тэгвэл мэдлээ сайн авцгаасаа их сайн хөөнөрөөс шүү. Баярлаа. Яг ингээд угаасаа Монгол руу баг ирж байгаагүй мөртлөө ингээд бүр зөвхөн ирэх ганцхан шалтгаан нь би намун гэдэг хүн дээр ер нь гэхээр айгуу гоё л идэв байл л тээ. Амар гоё идэв байл. Амар юм байна. Сэтгэл байвал гэх юм. Дил ирдэг юм да. Угаасаа нөртөө бас өмнөх дугаар дээр хэлчихсэн шүү дээ. Чи бит хоёрын хооронд ганцхан нислэг инэлзээ байгаа. Тийм. Тэ энэ чинь нэг тийм давагдшгүй хэцүү зүйл биш гэд нэг тиймэрхүү утгатай юм хэлчихсэн шүү дээ. Тэр бас үнэ их ганц онгоцон цугаал оччих бас боломжтой зүйл шүү дээ. Бас яг ингэж бодвол тэгтээ яг мэдээж боломжгүй хүмүүс их байгаа. Гэтэ бодохоор бас боломжтой. Тэр нэг тийм. Хэрвээ утсан ч өөр хүнтэй байж болохсон мохоо те. Уяас хэцүү. Тийм муухай юм ярьж л та. Ер нь бодол ингээд бодлын бил тийм бодол. Би тийм хүүхэд ярьжсэн шүү дээ. Зөндөө ярьжсэн шүү дээ. За. Миний төлөө хийжсэн галзуу юу гэж. Хоёр эмэгтэй хүн зодтолчлаа шүү дээ. Чиний чамаа бол ацалтаж. Йоо. Чамд эмэгтэй хүн одоо. Үгүй ээ. Хоёр эмэгтэй найз маань. Үгүй би сайн найз нь. Үгүй би сайн найз нь. Жигнэсээ. Хоёр. Би тэр нэр минь. Ингээд яг манай нэг би жоохон ингээ уугаад тэгээ манай нэг найз намайг ингээ жоохон кэр хийцэн ингээд явчихсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь манай өөр нэг найз ингээ ирсэн. Тэгээд тэр хоёр би танихгүй. Тэгээд тэгснэ ирснэ. Чи хийн? Нэг намайг ингээ сугцсан ингээ яажсэн чинь тэгсэн нөгөөх нь чи өөрөө хийн. Эндэр гэж байгаа. Тэгсэн нөгөөх нь би сайн найз нэ гэсэн. Чам шиг нохооч мэдгүй юм байна гэсэн чинь нөгөөх нь юу нэ гэж тэгсэн өчрөхөө зодтолтоо. Би нэг кэрлүүж хаашаа саваад. Йоо адаа бэ.
Харин тийм сонирхолтой төвөөс болж илөө штэ. Тэгээ хоёр эмэгтэй найз миний төлөө хин нь илүү сайн найз вэ гэдэг юм уу зодтолтоноос. яг хинч биш юм шүү яг. Зовлон шүү. Йоо ямар инээдтэй. Хэцүү гоё уус. Үгүй яг. Үгүй зүгээр яхаа тухайн үед бол нэлээд хэцүү лээс л дээ. Тийм л тэр чинь амар хэцүү штэ хоёр эмэгтэй хүн зодтолтно гэдэг чинь тийм бас сайхан зүйл биш штэ. Дараа нь ингээ ярихад амар инээдтэй зүйл болж хувирсан. Намаагийн төлөө хоёр залуу зодолж ирсэн нөө. Зодтолтой байлгүй юм ч гэдэг. Тэр болгоны хилээд ахын чаашаа ингэж. Надад нэг амар төх би. Би 10 жилд хамгийн сүүлийн сургуультай нэг хогийн сургууль руу харсан юм аа. Тэгээд тэр чинь угаасаа манай гэр бүл жоохон санхүүгийн хувьд жоохон мяалаад тэгээд төлбөртэй сургуулиас гараад яг авсан сургуульд сүүлийн нэг хэд ганц хоёр үйлрэл сурч байл. Тэгээд тэр сургуульд орсон чинь би болохоор насаараа маш олон сургуулиар ингээд дамжаа яваад үтцсэн. Болохоор ингээд нүүр хагарсан. Угаасаа за гэж орчоо. Тэнгүүд тэр сургуулийн хүмүүс болохоор яг тэндэл насаараа байсан. Тэндэл өөрсдөө маш мундаг гэж боддог. Тэгсэн чинь нөгөө нэг банднерын би одоо тоогоогүй гэдэг ууран дээрээ банднер намайг дэрчлэгчсэн. Бүр ингээ үнэхээр хэлэхгүйгээр бүр дуудчихсан мөр. Тэр хүмүүс одоо бүр зүрж мөрхөөрөө амар тэнгээ энэ тэгэл оюуны л одоо дортлол нь ардаас хөө нөгөө нэг намааны чинь нээштэй гэж орилж мөрлөдөг. Одоо Тэр үед үлдсэн юм шүү дээ. Бүр ингээ үлдсэн. Тэгээд тэрнээс болоод манай хуучин сургуулийн банднер намайг өмөрж ирж бараг зодтолтонго алдчихсан. Бүлэг зодон. Сургууль аа. Хөөс сургуулийн бандер нь хөрхөн сэтгэлтэй Тийм. Мундаг хөрхөө. За 240-д бэлэгтэй байгаа. Бүү ах ер нь гоё өмсөрдгээрээ. За түрүүний ярьсан брэндэ. CLX залуудаа өгье. Өшөө олон гоё ивчлэг хийгээрэй. Өшөө олон гоё болцооны саналуудыг бүтээх. Санаануудыг өгөөрэй. Бас би бас тийм хийж наманаа бас лүбийг бэлгэлээрэй гэж тэгсэн. Бүтээгдэхүүнийхээ дээжээс нь амар зүг. Яг ийм одоо нөгөө тийм чигшүүлэх тий. Энэ талаар ер нь амар сайн нөгөө хүмүүсээ ингэж мэдлэгийн аягүй тийм дэмжих ёстой. Өөр ахтан ч ихэд байгаа гэдэг. Тоосоо. Зөв. Тэгээ манай подкаст ч угаасаа яг үндсэн 50% үзэлт нь 25-35 насныхан байдаг байхгүй. Тэгээд тэрнээс дээшээ гэж байгаа, доошоо гэж байгаа. Тэгэхээр бүгд одоо том хүмүүс байна. Нэгнээсээ юу нөх вэ? Иймэрхүү одоо бүтээгдэхүүнүүдийг жишээ нэлээд гоё ярьж ах хэрэгтэй гэж боддог. Тэгээд тал гоё сайхан цэвэрхэн байцгаая, эрүүл байцгаая. Сэтгэл санааны хувьд ч гэсэн бүгдээр гоё эрүүл сарвал байцгаая. Тэгээ 2026 он хүн болгоны хүссэн зүйл нь сайхан биелээд уран бүтээлээр дүүрэн амжилттай дүүрэн те гоё юм зөндөө хийгээд одоо зөндөө олон гоё подкасттай гоё сайхан болох болтгой. Тэгээ сонсдог бүх хүмүүстээ баярлалаа. Энэ оны анхны дугаар байлаа. Баярлалаа. 240-д маш их баярлалаа. Тэгээ баярлалаа. Шоолон дугаар гарах болно. Тэгээ дараагийн дугаараар дахин уулзцгаая. Түр баяртай. Чүүс.